Таны сонсох суваг өгүүлж байна. 21-р хэсэг. Хонх лонх хэмээх зочид буудал. Мадемуазель Данглерийг найз охиных нь хамт Брюсселийн зам дээр орхиод аз жаргалын төлөө нисэх замд нь саад тохиолдон баларсан Андре Кавалканти юу болсныг эргэж үзье. Энд Андре Кавалканти хэдий бага залуу хүн боловч зэгсэн залтай ухаалаг хүн ажээ. Тэм ч учраас зочдын өрөөнд хөдөлгөөн орж эхэлмэгц өөдрүүд өгөж хоёр тасалгаа өнгөрч алга болсныг бид мэдэх билээ. Бид орхиж болохгүй нэгэн бяцхан зүйлийн тухай өгүүлэхээ мартжээ. Кавалкантийн дайрч гарсан хоёр тасалгааны нэгэнд энж хэмээгдэх хайрцагтай очир эрдэнэ Кашмир Давуу алчуур англи Давуу ерөн зөвхөн нэрсийг нь хэлэхэд огтын зүрхийг донсолгох зүйлс байв. Андрен тасалгаагаар өнгөрөхдөө зөвхөн залтай ухаалаг болохоо харуулаа зогсоогүй. Бас ирээдүйг харагч хүн болохоо харуулж тэнд тавьсан эрдэнийн чулууны дотроос хамгийн томыг нь аваад гарчээ. Андре ингэж бэлтгэлтэй болж аваад уламж биеийг хөнгөрснөө мэдэрч цонхоор харайн цагдаа нараас зайлж одлоо. Эрт цагийн тамирчин шиг булчин шөрмөслөг биетэй Андре арай баригдчихаагүй зайлсан газраас аль болох холдох гэж хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй гүйж байв. Залуу Монблан гудамжнаас сэргэж туулайг өөрөнд нь хулгайчийг хотын зах руу аваачдаг сэрхвийгээр удирдуулан явсаар Лафайет гудамжны адагт хүрлээ. Хамаг биеийн хөлс нь гоож амьсгаадан зогслоо. Цорганцаараа байв. Зүүн талд нь Сен Лазарын тал цэлийж, баруун талд нь аврах Парис сүндэрлэж байв. Би ингээд өнгөрлөө гэж юу? Үгүй, би дайснаас илүү хүч гаргавал баригдахгүй. Миний аврагдах хэсэг хоорондох зайнаас л шалтгаалах болно гэж бодож явав. Тэгтэл Пуассон Еорос явж байгаа хөлсний тэргийг олж харваа. Амандаа ганц зуулсан уруу царайтай хөтөж Сен Дэни орох гэж яваа бололтой. Хөөе найзаа гэж Бенедетто дуутахад та юу тушаахсан бол гэж хөтөж асуул. Таны морд ядарсан уу? Ядрахыг. Яала гэж тэрв. Бүдэн өдрийн туршч юу ч хийсэнгүй. 4 удаа явж цайны 20 сүү бүгд 7 франк олсон. Үүнийхээ 10-ыг нь эзэндээ өгдөг ёстой. 7 франк дээр 20 франк нэмхийг хүсэх үү? Дуртай байлгүй яах вэ? 20 франк гэдэг чинь баг чинь биш дээ. Тэгэд би юу хийх ёстой болж байна? Хэрв таны морд эцээгүй бол амархан ажил та. Би танд түүнийг салхин мэд хурдан давхина гэж хэлсэн шүү. Харин чухам хаашаа явахыг хэлхэл. Лоурын тийш явна. Би мэднэ. Джеймсний нэрмэл хийдэг газар. Чухам тийм. Маргааш Шапалиен Сервалд ан хийх гэж болцсон нэг найзыгаа гүйцгэсэн юм. Тэр намайг өөрийнхөө дэрэгтээ 11 хагас хүртэл энд хүлээх ёстой байсан юм. Одоо 12 болж байгаа болохоор хүлээд залхаад ганцаараа яваад өгсөн юм байх. Тэгсэн байж таарна. За тэгвэл түүнийг гүйцэх гэж орлоод үзэх үү? Тэгэ. Хэрэг бид түүнийг бурж хүртэл гүйцэхгүй бол та 20 франк авах болно. Хэрв ловер хүртэл гүйцэхгүй бол 30-ыг авна. Хэрв гүйцчихвэл яах вэ? 40 гэж Андре хэлээд хэсэг бодсноо. Ингэж амласнаар юу ч алдахгүй юм гэж шийдлээ. Тохирлоо суугтун гэж хөтөж хэлв. Андре хөлсний тэргэнд сууж Сен Депиг өнгөрөв. Сен Мартиныг туулж Ла Вилегийн хязгааргүй талд орлоо. Сайх үлгэрийн найзыг гүйцэн гэдэг амаргүй байв. Гэрсэн ч оройтсон. Зарим нэг зочид ба хаагаагүй байсан замын гуанзнуудаас Кавалканти ногоон сүйх тэрэг асууж сургалсаар явсан бөгөөд Нидерландын замаар 10 сүйх тэрэг явхад 9 ногоон өнгөтэй байдаг учраас алхан бүрд нь л хариу дуултана. Тэрхүү сүйх тэргийг хүн бүрэл үдсэн байх бөгөөд 500, 200, эсвэл 100 алхмын урд явж байсан гэх боловч арай гэж гүйцэд очихоор өнөөх тэрэг нь биш байдаг байваа. Нэг удаа тэднийг өөрсдийг нэгэн сүйх тэрэг гүйцэж төрүүллээ. Энэ бол хосмор хөлсөн шуудангийн сүйх тэрэг байв. Надад л энэ сүйх тэрэг байгаас хос самарт хамгийн гол нь шуудангийн тэрэг байвал сайнсан гэж Кавалканти бодно. Тэгээд хүнээ санаалтал. Энэ бол Мадемуазель Данглер де Армели хоёрын явж байсан сүйх тэрэг байв. Хурдал одоо бид түүнийг гүйцэхт өгөж байна гэж Андре хэллээ. Хөөр химэр дахин хар хурдаараа давхиж харуулаас ловер хурж иртэл хөөс сахруулан хөлөрч орж ирэв. Бид найзаа гүйцэхгүй дэмээл морийг чинь зовоочихлоо. Тэгэхээр би эндээ үлдсэн дээр боллоо. Энэ таны 30 франк. Би өөрөө зээрд мор гэдэгт хоноод хамгийн түрүүнд ирсэн шуудангийн тэргэнд суудал авч цаашаа явъя. За найз минь сайхан нойрсорой гэж Андре хэл.
Тэгээд Андре хөдчийн гарт 5 франкийн 6 зоос атгуулад үсрэн бууva. Хөдөж баяртайгаар мөнгөө халааслаад Парисын зүг гэлтрүүлэн явна. Андре зээрд морд зочид буудлын руу очих гэж байгаа дүр үзүүллээ. Тэгээд хаалган дээр нь зогсож тэрэгний дугуйн чимээ зогсож байгаад цааш тамирчин хүн шиг алхаж бас 2 бээр газар явв. Тэгээд зогсож амарлаа. Тэр өөрийн очих гэж явсан Шапален Сервалд ойрхон ирсэн бололтой санагджээ. Андре Кавалканти ядарсандаа зогссон биш. Харин ямар нэгэн шийдвэр гаргаж төлөвлөгөө хийх хэрэгтэй болжээ. Аяллаа тэргэнд сууж болохгүй. Шуудангийн сүвийг тэрэг хөлсөлж бас болохгүй байв. Эдгээрийн аль наарч явхад паспорт хэрэгтэй. Эхэд нэртэй илүү сайн хамгаалагдсан Вази мужид хоцорч болохгүй гэдгийг эрүүгийн хууль сайн мэдэх болсон Андре юу хандах ажээ. Андре сувгийн ирмэг дээр суугаад 2 гараараа тол гойгоо түшиж бодлогоширсан суув. Тэгээд 10% хэр болоод тол гойгоо өндөлгөв. Нэгэн зүйлийг шийдвэрлэжээ. Тэр бэр үүдний өрөөнөөс авч цахлаа цанц дээр өмсөж амжсан пальтойгоо шороо болгоод Шапален Сервал хүрч тентхийн ганц зочд буудлын хаалгыг цохив. Эзэн түнд хаалгаа онгойлгож өгвөө. Найз минь би Морфонтиноос Сан-Лис орох гэж дам морьтой явж байтал морь маань босгож намайг хайчихлаа. Би өнөөш нь компьен орохгүй бол манай гэр бүл зовох болно. Танахаас морь олдох уу? Гэж Андре асуув. Альж буудлаас сайн муу ямар ч морь олдно. Буудлын эзэн адууныхаа хүнийг дуудаж буурлыг эмээлхийг тушаагаад энэ эрхэмсэг хүнтэй сундлан авч морио буцааж авчрах ёстой гэж 7 настай хүүгээсээрээ. Андре буудлын эзэнд 20 франк өгвөө. Мөнгөө гаргахдаа халааснасаа нэрийн хуудас сунагчээ. Төвний унагсан нэрийн хуудас болоо Кафе де Парид наригдаг найз нарынх нь хуудас бөгөөд буудлын эзэн Андрэг явсны дараа авч үзээд морио Сен Доминик гудамжны 25 дугаар байшин суудаг Молиен гүнд өгчээ гэж мэдв. Энэ бол нэрийн хуудсан дээр байсан овог хаяг байв. Буурал нь хурдан биш боловч жигтгэн хадруулнаа. Андре 3 цаг хагас яваад Компьенаас 9 бээр холджээ. Тэрэг зогсдог талбайд орж ирэхэд 4 цаг болж байв. Компьенэд ганц удаа буулсан хүн ч мартдаггүй нэг сайхан зочид буудал бий. Андре хонх лонх буудлыг санаж талбай өвд гарч зам заасан хаягийг нь олж харлаа. Тэгээд халаасандаа байсан бүх задгай мөнгийг жаал хүүд шавхаж өгöd одоо өөртөө 4 цагийн зай байгаа болохоор сайн хоол идэж бүх унтаад явхан зүйтэй гэж шийдээд хаалгыг зохив. Зарц түнд хаалга онгойлгож өгвөө. Би Сен Жано Буагаас ирлээ. Тэнд өдрийнхөө хоолыг идсэн. Тэгээд шүн дунд өнгөрдөг шуудангийн тэргэнд суух гэсэн боловч тэнийг амтэн шиг 4 цаг ойд төөрчихлөө. Надад хашаа руу харсан нэг таслага өгч дахианы хүүтэн дэгдэх шил дарс авчраарай гэж Андре хэлв. Зарц юу ч сэжгэлсэнгүй. Андре халаасандаа гараа хийж амандаа янж үрцэн огтын тайван ярихаж. Дэгжин хувцастаа сахлаа хусчихсан гялалцсан гуталтаа тэрбээр яарч яваа хүний дүртэйж. Зарц түнд өрөө бэлтгэж байх оронд зочид буудлын эзэгтэй орж ирлээ. Андре түүнөөд их л учирт айхан инээмсэглээд сүүлчийн удаа компьен дэрэгтэй хонсон 3 дахь өрөөг өгөхгүй юу гэв. Гэтэл 3 дахь өрөөнд нь охин дүүтэйгээ жуулчилж яваа залуухан орчихсон байсан нь харамсалтай. Андре их л харамссан боловч түүнд бэлтгэж байгаа 7 дугаар өрөө 3 дугаар өрөөтэй яг адилхан байрлалтай болохыг сонсоод саяныг тайвширчээ. Задгай зуухны дэргэд хөлөө хийж шантилээд болсон сүүлчийн морин уралдааны тухай ярьж өрөө бэлхэн болсныг мэдгэдэхийг хүлээн суув. Андре хашаа руу харсан хаалгыг зүгээрч сансан хэрэг биш ажээ. Хонх буудлын хашаа нь үзүүрийн таслага мэд 3 уйлсан гудамлагтай. Мэдрэг тарьсан зочид буудалд байж болох үзэсгэлэнтэй сайхан хашаа байв. Дахианы дэгдэхэн шинхэн дарсан хуучин гал нь хөгжилтөөгөр тажигнан асаж байв. Андре юу ч болоогүй юм шиг ийм дуртай идэж байгаадаа өөрөө ч гайхнаа. Дараа нь хэвтэж сэтгэл нь цэвэр биш гэсэн 20 настай залуу хүний унтдгаар дороо нойрсов. Тэгээд ч бас Андреэд сэтгэл зовох юмгүй байва. Андрегийн их л итгэж найдаж байсан төлөвлөгөө нь ийм ажгүй. Өглөө эрт дүүрээр босоод зочид буулаасаа гарч зохих ёсоор хөлсийг нь төлөөд ойд хурч зураг зурх гэдэг нэр идлэр нэгэн тариачин хүний гэрт сууж түлээчин хүний хувцс олж аваад дээдсийн хүрээлэнгийн царайгаа ажилчин хүний байдлаар солих гэж шийджээ. Дараа нь гараа борлож тугалган самаар самансан болж үс нь бараантаж нүүр нь наранд түлэгдэхэд тулоон байхад найз нөхдийнхөө зааж өгснөөр өдөр нь гууж алга шувгыг дунтаж үдш нь явж хаяа нэг талх авахын тулд хүн амьтан суудаг газарт ойртож явсаар ойд хурч ойр газраар хил давах аж.
Залуу хилд авч гараад очир эрдэнэ мөнгө болгож ямиг аж мэдэхгүй гэж ямагт авч явдаг арваад зээлгийн тасалбараа нийлүүлээд 50,000 ливртэй болох ажээ. Энэ мөнгө арга ядсан үед муучгүй хөрөнгө болно. Түүнээс гадна Данглерийнхэнд тохиолдсон золгүй явдлыг нуун дарахад бүхнийг хийн гэж шийднэ. Андре эрт босхын тулд цонхныхоо хаалтыг хаалгүй. Харин хаалга дотроос нь түгжээд урд нь нэг бус удаа шалгаж үдсэн биеэсээ салгадаггүй авч явдаг хурц хутгаа ширээн дээр тавина. Өглөөний 7 цагийн хэрд нүүрэн дээр нь нарны хурц дулаан илж тусаж Андрэг сэрэв. Зөв ажиллаж байгаа уураг тархинд гол санаа бодол нь нойрон сэрснээс сүүлд сэрэгдэг билээ. Андрэг бүрэн сэрж амжаагүй байхад гол санаа бодол нь ажиллаж эхлэн дэндүү их унтсныг нь хэлж өгөв. Орноосоо ухасх юм босоод цонхоод гүйжчихв. Хашаан дотор нэг цагдаа явж байна. Цагдаа гэдэг бол энэ дэлхий дээр хамгийн нүгэл хилэнцгүй хүмүүст ч гэсэн содон харагддаг зүйл. Харин айх үндэс шалтгаан бүхий хүнд бол төөний хувцсны шар хөх цагаан өнгө нь энэ дэлхий дээр хамгийн хорт муухай өнгө болж харагдана. Яагаад цагдаа байж гин гэж Андре өөрөөсөө асуув. Гэвч дороо эргцүүлэн бодож. Зочид буудал цагдаа ирэхэд хачирхах юм огталга. Харин хувцсан өмсөх болжээ гэв. Тэгээд Парист хэдэн сар сууж зарцаар хувцлуулахдаа март даагүй байсан түргэн заншлаараа хувцлав. За яах вэ? Явахыг нь хүлээж байгаад яваад өгөхөөр налга болчихъя гэж Андре хувцлаж байхдаа бодонсов. Ингэж бодоод дахин цонхоор болгоомжтойгоор харваа. Төрөөчийн цагдаа явахгүйгээр барахгүй дээр нь бас нэг хөгшөр цагаан өнгийн хувцс нэмэгдэн гарах шатыг нь сахиж гартаа буу барьсан морьтой цагдаа гудамжууд гарах ганц хаалгыг нь хамгаалан зогсож байв. Энэ 3 дахь цагдаа хамгийн сүртэй байсан тул сонирхсан хүмүүс түүний өмнө хаалганы дэргэд шаваарлалтан зогсжээ. Намайг иржинд чөтгөр гэдэг бодол Андред хамгийн түрүүнд орж ирв. Царайн зэвхэрч тайван биш байдлаар ийш тийшээ харав. Тасалгааны давхрын бүх тасалгаа шиг олны өмнө ил гудам руу гарсан хаалгатай байв. Бэ өнгөрөвөө гэдэг бодол төрвөө. Нэрэж Андре шиг болсон хүн баригдан гэдэг бол шүүх ялын төлөвлөгөө тэгээд үхэл гэсэн үг юм. Үхэл үхэлдээ бүр хайр найргүй үхэл юм. Тэгээд тадган нь толгоогоо барина. Энэ үедээ айснаас болж арай л галз урчихсангүй. Гэвч тархин дотор нь бориглон байгаа санаа бодолд гэнэт итгэл найдвар төрлөө. Хөхөрсөн уруул дээр нь үл мэдэг нэмцэглэл тодорно. Тэгээд тасалгаа дотор эргцүүлэн харвал хэрэгтэй зүйл болох үзэг бэх цаас ширээн дээр байв. Үзгээ бэхэнд дүрж хүчээр гараа чанга барьж эхний хуудсан дээр дараах зүйлийг бичлээ. Надад тооцоо хийж төлөх бэлэн мөнгө алга. Гэвч би үнэнд шудраг хүн. Оронд нь миний өрнөөс 10 дахин илүү үнэт хүрэх зүүгээ барьцаалж орхив. Зүгтаасан явдлыг уучлаарай. Надад ичгэвтер байлаа шүү дээ гэжээ. Андре зангаанасаа хавчаар зүү салган авч бичсэн цаасан дээрээ тавина. Дараа нь хаалга хааж түгжээд орхихын оронд гарахтаа хаагаа марцсан мэт нээлттэй орхиод задгаа зууханд орж ийм ажилд дадсан хүний янзаар ахила Бэйдами хоёрын зурагтай цаасан хаалтыг нь татаж хаагаад үнсэн дээрх мөрөө баллаж авралын ганц зам болсон ямдангийн нүхэр дээш аврав. Яг энэ үед Андрегийн анхаарсан цагдаа комиссараа дагуулж шатаар өгслөө. Шатыг 2 дахь цагдаа нь хамгаалж үлдэнэ. Тэрээр хаалга манаж байсан цагдаагаасаа дэмжлэг авч болох аж. Андре хичнээн төвөгтэйгээр зайлсхийхийг хичээж явсан юм нь тохиолдохын ажихгүй. Парисын цахилгаан мэдээний газар өглөө эртээс ажиллаж, орчин тойрны хот суурнуудад мэдэгдэж, мэдээ хүлээн авсан газрууд нь кадрусыг алсан хүнийг ирж олохоор хөл дээрээ босчээ. Компиен бол вангийн өрөө. Компиен бол вангийн ан хийдэг газар. Цэргийн хуаран, хот учир, түшмэл цагдаагийн комиссар нараар буцаж байдаг хот юм. Цахилгаан мэдээгээр ирсэн тушаалыг хүлээн авмагц эвэл хийж эхэлсэн бөгөөд хонх лонх хоттоо тэргүүн зэргийн зочид буудал учир түүнээс эхлэх нь зүйн хэрэг ажээ. Тэгээд ч бас энэ шин хонхтой зэрэгэлдээ байдаг хотын захиргааны байшинг хамгаалж хонсон зэргийн үгээр бол зочид буудалд хэд хэдэн хүн иржээ. Тэр бүхэл 6 цагт буусан манаач түүнийг байраа эзлэх яг тэр үед буюу 5 цагаас өмнө ардаа тариачны хүүхэд сундарсан бор морьтой залуу ирж хүүхэд морь хоёроо буцаагаад хонх буудлын хаалгыг зөхөхөд буудал хаалгаа нээж оруулсан гэж хэлжээ. Энэ оройтож ирсэн хүн дээр сэжиг буужээ. Энэ нь Андрегаас өөр хэн байх бэл. Цагдаагийн комиссар дунд даргын хамт Андрегийн өрөөний хаалган дээр ирлээ. Хаалга онгорхой байв. Гэж элдвийн залмих биш гүйдэ үтсэн цагдаа дуурайд нээлттэй хаалга гэдэг чинь мууяр
Би түүнийг 3 цоочоор цоочилчихсан байвал илүү дээрд үзэгсэн гэж хэлвэ. Андрегийн бичиж орхисон бичиг 102 муу явдлын үннийг заас чухамдаа гэвэл баталж бай. Андре оргочи. Цагдаа бол анхныхаа үтсэнд итгэждэг биш болохоор бид заасан гэж ярьж байгаа юм. Цагдаа эргэн тойрноо харж орон доогуур шаагаад шүүгээ онгойлгож хараад сүүлд нь задгай цухны тийш очив. Андре урдаас болгоомжлсны хүчинд ямар ч улмөр үлдээсэнгүй. Гэлээ чинь ямар ч гэсэн гадагш гарах сүв учир энэ удаад гадагш гарч болох нүх бүхнийг наривчлан үзэх хэрэгтэй байна. Тэм учраас цагдаа мөчөр сүрэл авчрахыг тушаав. Тэгээд энэ бүхнийг 100-нд хийж шатав. 100хан дотор дүл шөөгж удааны яндангаар өдхөн утаа байгаж байсан боловч цагдаагийн бодсноор оргодол унаж ирсэнгүй. Андре бага наснаасаа эхлэн нийгэмтэй тэмцэж ирсэн учраас ямар ч цагдаа дэрч байтугай баг дарганж байсан түүнээс илүү хашир байж чадах болжээ. Андре галаар шалгаж магадгүй гэж бодоод дээвэр дээр гарч яндангийн цаана нуугдчихжээ. Дунд дарах 2 цагдаа тэрийн далга байна гэж чанга хаширхыг сонсоод Андред аврагдаж ч магадгүй гэдэг найдлага төрөл. Тэгээд болгоомжтойгоор үлийвэл ийм үг дуулаад явж таарах цагдаа нар явахын оронд харин ч анхаарлаа улам хүчтэй болгосон байна. Тэр бас өөрийн ээлжинд эргэн тойрноо харвал 16 дугаар зууны үед барьсан хотын захиргааны байшин баруун талд нь бат цайз мэт бараантан харагдана. Барилгын цонхноос Андрегийн нуугдж байгаа байшингийн дээврийг өндөр уул дээрээс өргөн талыг харах мэт тодорхой харж болох байв. Эдгээр цонхнуудын аль нэгээр цагдаагийн толгой цухна гэдгийг Андре ойлгож байв. Хэрв түүнийг харчихвал өнгөрхөн тэр дээвэр дээгүргүйгээд амжилт олох найдвар тун бага байв. Тэгэхээр гарч ирсэн замаараа биш өөр замаар буухаар шийдэл. Утаа гараагүй байгаа яндан олж хэнд ч мэдэгдэлгүйгээр түүгэр буу. Яг энэ үед захиргааны байшингийн цонх нэгдэж цагдаагийн толгой зухав. Тэр толгой байшинг чимгэлсэн чулуун баримл мэт ховь гэртээ хөдөлгүй байснаа гайхшин тасарсан байдалтай гүнээ санаа алдаад цааш орлоо. Эхэмсэг тайван байдалтай цагдаагийн баг дарга олны асуултад хариу хэлэлгүй дунд дуур нь гарч зочид буудалд буцаж ирвэ. За яав гэж 2 цагдаа асуухад хүүхэд минь дээрэмчин биднээс өмнө өглөө эртлэн ороод явчихсан бололтой. Бид одоо Вилер Котри нуаны зүг хүн явуулж ойг самнаж түүнийг заавал барьж авна гэв. Хуулийг сахиулагч хүндэт баг дарга энэ үгээ ёстой л даргын дуугаар хэлж гүйцээгүй байхад айж хашгирах сандран дэвтэж хонх дуугаргах чимээ зочид буудалд даяар дэгдлээ. Байцгаа энэ юу болж байгаа нь гэж цагдаа асуухад зочид буудлын эзэн нэг хүн тоглоомгүй их яарч байх шиг байна. Аль өрөөнөөс хонхтоод байна да гэв. 3 дугаараас Жан гүйгээрээ. Энэ үед хашгирах хонхтох нь улам хүчтэй чанга боллоо. Зарц шатууд гүйвэ. Байг гэж цагдаа түүнийг зогсоогоод хонготож байгаа хүмүүс та нарын туслалцаа шаарддаггүй бололтой. Бид очиж тэдэнд үйлчлэе. 3 дугаар өрөөнд хэн байгаа юм бэ гэж асуув. Орчин шуудангийн сүвхтэргээр дүүтэйгээ хамт ирсэн нэг залуу 2 ортой өрөө шаардаж тэнд орсон юм. Төгшөөрийн хонх 3 дахь удаага дуугарлаа. Эрхэм комиссар наашир миний хойноос яваарай гэж баг дарга дуудал. Байц нараа таамна гэж зочид буудлын эзэн хэлээд 3 дугаар өрөөрөө 2 дугаар шатаар гардаг юм шүү. Гадаад талын дотоод талын 2 шат байгаа гэхэд баг дарга. За би дотоод шатаар нь явъя. Энэ бол миний хариуцсан зүйл байгаа юм. Бууга сумлсан уу гэж асуув. Тушаал ясаар сумлсан. Харин та гадна талын шатыг сахичи. Хэрв зугтаах гэвэл буудаарай. Цагилгаа мэдээний байдлаас үзэхэд том хэрэгтэн бололтой. Багдар комиссарын хамт дотоод талын шатаар өгсөж далд ороход түүний хэлсэн үгэнд сэтгэл догдолсон хүмүүс элдвийг ярьж шуугилдан байна. Ийм явдал болсон ачи. Андре яндангийн 3-2-ыг их л чадмаг явж буусан бөгөөд харин тэндээс гинэт мултарч 2 гараараа тэлсэн боловч доош гулсан буужи. Хамгийн гол нь хүсснээсээ илүү их шууган чимээтэй буучих. Хэрв тасалгаанд хүн байгаагүй бол энэ баг хэрэг байсан ачи. Даанч хүнтэй өрөө таарчихсан байж. 2 хүүхэн нэг орон дээр унтж байв. Гэтэл шууган чимээ гарч тэр 2-ыг сэрээжээ. Тэр 2 чимээ гарсан зүг рүү харвал задгай зугны амсраар залуу хүн харагдав. 2 хүүхний шаргал үстэй нь байшин дүүрэн аимшигтайгаар гашгирч нөгөө хар үстэй хүүхэн нь хонх шүүрэн авч байдаг чадлаараа дуугаргав. Андрэг гай дагаж явсан нь илтэд байваа. Тэгээд айж сандран царайн зэвхэрэн хэндэж хэлж байгаагаа мэдэхгүй. Тэнгэрийг бодож намайг бүү алаач.
Бүү хонхдооч би та нарт ямар ч муу юм хийхгүй гэж туалдав. Андре ярах чинь гэж хоёр бүсгүй нэг хэлэхэд Андре айснасаа илүү гайхан Эжени, мадемуазел Данглер гэж шивнэв. Туслаарай гэж мадемуазел де Армилийн хашгираад Эженигийн гараас мултран унсан хонхийг шүүрэн авч уламж ширүүнээр сэгсчлээ. Намайг хөөж явна, намайг авраач, намайг өрөвдөж, битгий барьж өгөөч гэж Андре гуйхад хожимдчих. Тэд одоо шатан дээр хүрээд ирлээ гэж Эжени хариулв. Тэгвэл намайг нуугач, шалтгаангүйгээр зүгээр л айжглаа гэж хэлээч. Тэгвэл та нарын сэжиглэлийг дөрүүлж намайг авран шүүц. Хоёр охин хүнжилтөө шигдэн бие биедээ наалдаж энэ гуйж царай алдаж байгаа дууг жигшин айж сандран зогсон байв. За яах вэ? Ирсэн замаараа буц. Золгүй чамайг бид хэлэхээ бай гэж Эжени хэлэхэд хаалганы цаанаас. Тэр байна. Би түүнийг харж байна гэж хашгирах туу сонсогдтол. Энэ бол цоожны нүхээр харж гараа зөрүүлдэн гуйж байсан Андрийг үзээд дуугарсан баг даргын дуу байва. Бууны бөксөөр нэг удаа хүчтэй зохиж цоожийг нэвдээд хоёр удаа зохиж нугсыг нь мултлав. Эвдэрсэн хаалга тасалгаан дунав. Андре хашаа руу харсан нөгөө хаалгууд ухалсхийж онгойлгов. Тэнд зогсож байсан цагтаа бууга дүнгөөд чиглүүлв. Андре байранда хөдөлгөө зогсов. Хэрэггүй болсон хутгаа татгуунан гартаа атгаж үл ялэм гэдгийн зэвхий царайлан зогсноо. Айхан гайгүй болж өрөвдөх сэтгэл төрсөн мадемуазел де Армили Зүгтагч гэж хашгирахад Эжени Ромын боолчуудын тоглолтыг үзэж суугаа хүн дээлсэн хүнийг зүйл дуусгах гэж дохиогч байгаа юм шигээр. Эсвэл өөрийгөө алаач гэж хэл. Андре татвасгийн өчүүхэн сэтгэл нь нэр төрийнхөө төлөө тийм юм шаардлагыг ойлгохгүй буугаахаар уулан бүсгүйуд жигшсэн байртаа нэмцэглэж. Өөрийгөө алах гинэ. Яах юм бэ гэж хэлээд хутгаа хаяв. Таал өөрөө адгийн муу хэрэгтний ясаар халагдана, цаазлагдана гэж хэлсэн шүү дээ гэж Эжени Данглер хэлэхэд баг хэрэг. Найз нөхөдөө хэрэг юу билээ гэж Андре хэлээд баг даргыг түүн рүү сэлмээ суглан очиход. За найз минь сэлмээ далтгий. Бууж өгч байхад ингэж сүр бадруулж шууган дэгдээгээд яах вэ гэж хэл. Тэгээд хоёр гараа сунгахад тэр доор нь гарт нь гав зүйлээ. Бүсгүйчүүд энэ жигшмээр өөрчлөлтийг айн харж тэдний нүдний өмнө хүн дээдсийн хүрээлэнгийн дүрээ алдаж ялт хөдөлмөрийн хоригдлын дүрийг олжээ. Андре тэдэн рүү харж залхайгаар нэмсэглээд би Парист буцаж очих бололтой. Тэгэхээр мадемуазел Эжени та эцэгтэй хэлүүлэх юм байхгүйсэн болов уу гэв. Эжени хоёр гараараа нүрээ дарваа. Битгий зов. Би таныг хойноос минь хөөж ирсэн явдалд гомдоогүй. Би бараг таны нөхөрч нь болсон байсан шүү дээ гэж Андре хэл. Андре нүгийг хилээд цугларсан олноос ичин зовсон хоёр оргодол бүсгүйг орхиод гарч орлоо. Цагийн дараа хоёр бүсгүй хоёулах эмэгтэй хувцас өмсөж тэргэн сууж явлаа. Тэднийг бусдын нүднээс далдлахын тулд зочид буудлын хаалгыг дүгчсэн боловч гарч явахдаа сонирхсан олны дундуур өнгөрч тэдний шивнэх дуу шоолж доромжилсан харцыг харж явна. Эжени цонхныхоо хөшгийг ав. Тэрээр юу ч хараагүй боловч харин дог хийсэн дууг сонсчээ. ертөнц гэдэг чинь яагаад хоосон цөл газар байсангүй вэ гэж хашгираад найз охиныхоо өвөр дээр унахад Ромын ардууд ганц завчаад хаячих ганцхан толгойтой байгаагүйд харамсаж байсан Нероны харц шиг бүсгүйн харц хорсолтойгоор гялалцсан байна. Маргааш нь тэр хоёр Брюсселд хүрэлцэн ирж Hôtel de Flandre-т бууva. Андре түүний урд өдөр нь консьержерийн гянданд хоригджээ. Хойла. Бид мадемуазел Данглер, мадемуазел де Армили хоёр амжилтаа оргож зайсныг үзлээ. Хөмбөр хэтэрхий завж өлөөгүй байсан болохоор тэдний тухай хинч бодсонгүй. Банкны эзэн хоолгүй сөөмөлцөж байгаа дампуурлыг харж духан дээр нь хүйтэн хөлс бурзай алдагдлаа бодод суух зур дайрсан цохилтын дараа ухаанан сэргэж өөрийн байнгын зөвлөгчл юусэн дээбрэ дээр очих гэж яаран ява хадагтай Данглерын хойноос дагаж үзье. Эженийг асрамжилж байх үүргээсээ чөлөөлөгдөхийн тулд хадагтай Данглер охиноо хүнтэй суулгахыг тэсгэлгүй их хүсэж байжээ. Эжени зан алшин хэцүү учраа ингэж асрамжилж байх нь түүнд яршигтай дарамт болж байв. Хадагтай Данглер Эженийн сонор соргог байдал мадемуазел де Армилийн зөвлөгөөнөөс айдаг байв. Охин нь дээбрэг жигшин харах нь эхийн нүднээс зайлж үл чаднаа. Энэ харцсан сайдын нарийн бичгийн дарахтай түүний явалддгийг мөнгөний холбоотой байдгийг мэддэг болохыг илчлэх шиг санагдана.
Гэвч хадагтай илүү соргог хүн байсан бол Эжени Дебрэг эцгийнх нь гэрт ирж ховж элдвийн юмны их үүсвэр болдогтон дургуйцдаггүй. Харин Диогон хүн гэж зөвшөөрдөггүй хоёр хөлтөн Платон хоёр хөлтө өдсөдгүй адгус гэж нэрлдэгчлэн түүнийг зүгээр л хоёр хөлт амтан гэж үздэг учраас тэгдгийг нь ойлгож байсан биз. Ингэж хадагтай Данглерын үзлээр бол хурим хийгдэхгүй болсон үлэмж гунигтай хэрэг агаад хүмбэрт нөгөө хүнийхээ үзлийг танин мэдгтэн саад болдог өөрийнх нь үзэл байдаг нь харамсалтай. Энэ гэрлэлт бүдэлгүй болсон явдал нь мадемуазель Эжени тохирох аз жаргал өгөхдөө бос. Харин хадагтай Данглерыг бүрэн эрх чөлөөтэй болгох байсан учраас хадагтай тэгтлээ гуниг гарчив. Ингээд хадагтай Дебрэгийнх рүү явсныг бид дээр өгүүлсэн билээ. Льюсэн Парисын бүх дээдсийн хүрээлэнгийнхний адил Данглерын баяр төрж болсон бодлоонд явдлыг үзсэн билээ. Тэгэд өнөөдрийн болсон явдалд дэлхийн нийслэл гэж нэрлэгдсэн хов живийн хотынхны 4-3-ын ярилцаж байгаа зүйлийг нь найз нөхдөнд хэлэлцсэн байх клуб руу яаран явжээ. Энэ үеэр хадагтай Данглер тасгаар даашин зөмсөж нүүрдээ хар гівлөөр унжуулаад хаалгач нь Льюсэний гэртээ байхгүй гэсээр байтал Льюсний өрөө рүү орсон шатаар өгслөө. Льюсэн энэ үеэр сайх бодлонтой явдлын дараа гэр бүлийн найз нөхрийн хувьд мадемуазель Эжени ба түүний 2 сая франктай суух ёстой гэдгийг нотолж байсан нөхөдтэйгөө клубд маргалдаж байжээ. Дебрэ тэдний ятгалгад ороход бэлэн байгаа хүний янзаар суулхан шиг биеэ хамгаалж байв. Ийм бодол нэг биш удаа түүний толгойд орж ирдэг байжээ. Гэвч Жени бие даасан байтал эхэмсэг занган мэдэх хүчээр энэ бүтэхгүй ажил гэж өөртөө ийм хилэнцэд санаа төрсөнд өөрийгөө буруу шам боддог байв. Яран чухал зүйлтэй холбоотой учир цай ууж тоглож ярилцаар шөнийн 1 цаг хүргэжээ. Тэр завсар хадагтай Данглер Льюсний бяцхан ногоон зочдын өрөөнд орж гэвлүүр ээж авалгүй өглөөхөн Дебрэ дэрүүлсэн цэцэг нүүдийнхээ дунд суув. Дебрэ тэдгээр цэцгүүдийг их л нэм баалан янзалж тавьсан учраас хөөрхий бүсгүй түүний эзгүй байсныг ч уужлахад хүрчээ. Хадагтай Данглер 12 цагт 20% дутуу байхад хүлээж зөхрөд хөлсний тэрэг авч гэртээ харав. Нэртүртэй айлын авгаачуул бэлтэй янхнуудын адил шөнийн 12 цагаас хойш гэрээс гадуур явдаггүй ажээ. Эжени эцгийнхээ гэрээс сэмхэн гарч явсны адилаар хадагтай болгоомжтойгоор гэртээ орж ирв. Хадагтай зүрхэн зөхлөн шатаар гарч Эжени өрөөтэй зэрэгэлдэй байдаг өрөө рүү чимээгүй орлоо. Хадагтай элдвийн яриа хөөрөнөөс ихэд айжээ. Огноо гэр бүлдээ үнэнч хайртай гэж итгэж байв. Хадагтай харж ирээд Эжени өрөөний хаалганы дэргэд очин чагнаад юу ч сонсдоггүй болохоор нь орох гэж татаж үзвэл цоочтой байв. Үдшийн болсон явдлаас ядарч зүдэрсэн Эжени хэвтээд унтчихсан юм байх гэж боджээ. Тэгэд шивгчин хүүхнийг дуудаж асуув. Мадемуазель Эжени, мадемуазель де Армилийн хамт өрөөнд орсон. Тэр хоёр хамт цай уугаад миний хэрэг байхгүй гэж намайг явуулсан гэж хариулв. Түүнээс хойш шивгчин хүүхэн галын өрөөнөөс гараагүй. Тэр хоёрыг өрөөндөө бийл гэж бусдын адил бодон сув. Ийм учраас хадагтай Данглер огтхонч сэжиг төрөлгүй унтахаар хэвтэв. Шивгчин хүүхний үг огныхоо төлөө төгссөн сэтгэлийг нь тайвшруулжээ. Цааш бодох тусам тэдний тохиолдсон гайг амшигын хэрэг хэмжээ улам их болж байв. Зөвхөн маргаан бодлон биш, харин нэргэлт болжээ. Зөвхөн гутам шиг биш, нэр төрөө алдсан хэрэг байв. Тэгэхэд л нөхөр хүүхэд хоёроос болж мөн ийм золгүй явдалд учирсан Мерседесийг өрөвдөөгүй байснаа тодхон санав. Эжени өнгөрлөө. Бид ч бас адилхан. Манай нийгэмд шоол жинийх нь хүнд эдгэшгүй шарх олгодог учраас биднийг сүйдэлжээ гэж бодно. Намайг тэгэж дандаа айлгаж байдаг хачин аашиг тэнгэр түүнд хайрлсан нь ямар азтай хэрэг вэ гэж хадагтай шивнэ. Тэгээд тэр хүүхэн үл үзэгдэх их хүчний ачаар сайн сайхан ирээдүй гачигдал зовлонг хүнд ирүүлж байдаг тэнгэр өөд харваа. Дараа нь түүний санаа бодол шувуу мэд далавчилж ан хавцлын дээгүр гарч Кавалканти дээр зогслоо. Энэ андраа үл бүтэх амтан хулгайч алуурч байжээ. Гэсэн ч тэр мэдэгдэм хүмүүжлтэй хүн байв. Тэрээр нэр хүндтэй хүмүүсээр дэмжигдэн их хөрөнгөний эзэн гэж дээдсийн хүрээлэнд гарч ирсэн билээ. Энэ бодлооны учрыг яаж олох вэ? Энэ аимшигт байдлаас гарахад хэн туслах вэ? Хайртай сайн хүнээ химэн хандсан Дебрэр түүнд зөвхөн зөвлөгөө өгөхөөс хэтрэхгүй. Аль нэг илүү хүчрэх хүнд хандах хэрэгтэй болжээ. Тэгэхэд хадагтай санаанд Вильфор орлоо. Вильфор Кавалкантиг баривчлуулсан өөрт ногт хамаагүй юм шиг хадагтай гэр бүлд бодлоон дэгдэжээ.
Үгүй ээ. Вангийн прокурор бол сэтгэлгүй хүн биш. Тэр бол шудраг үнний шүүхийн төлөөлөгч, алб үүргийнхээ боол хүн. Үнэн ч төлбөртэй найз нөхөр. Тэр бол эдээлсэн шарахыг итгэлтэй гараар эмнэгч мэс засалж болохоос биш. Алуурчин яргачин биш ээ. Тэр бээр Данглерийнхаа нэр төрийг нэгэнт өнгөрсөн залууг бузарлахаас хамгаалах гэж хэрэгтэй бүхнийг хийсэн гэж санаагаа засав. Вейлфор Данглерийн гэр бүлийн найз болохоор Андре цаад болж түүнийг хайхад цаад хийж чадах байсан гэж бодож болохгүй. Ингэж Вейлфорийн байдал хатагтай санаанд шал өөр маягаар бууж, түүнээ өөрт улам маягтайхан санагдсанаараа үргэлжлүүлэн бодов. Харин Вангийн прокурор үүн дээр л загсах ёстой. Маргааш хатагтай түүн дээр очиж албан үүргийг нэс зөрчүүллээч гэсэн нааштай хандуулж чадна гэж шийднэ. Хатагтай өнгөрсөн явдлаа дурсан ярихад санаанд нь өнгөрсөн үеийг санагдуулахаж, хатагтай нүгэлт үе буюу залуу үеийн хамгийн сайн жаргалтай цагийг сануулнаа. Тэгэхэд Вейлфор хэрэг явдлыг бүрхэг дүүлэн орхих буюу эсвэл Кавалкантид оргох боломж олгох болно. Үүний тулд тэр зөвхөн өөр тийшээ харж л орхивол гүйцэн тэр. Хатагтай ингэж бодон тайвшраад унтал. Маргааш өглөө нь хатагтай 10 цагт босоод шивгчин хүүхнээ дуудалгүй. Өчигдөр инх шигээ жирийн байдлаар хувцлаад хэндэж харагдалгүй гарч Прованс годомж хүрээд тэрэг көслөн авч Вейлфоринд хүргэж өгөхийг тушаав. Энэ нүгэлт байшин бүтэн сарын турш тахлын үрмэд харагдаж байв. Тасалгаануудын хагас нь гадна дотноосоо хаалттай бөгөөд цонхны хаалтуудыг зөвхөн агаар оруулах гэж түр ойлгоод хаадаг байв. Энэ үед зарц нарын аймхай царай харагдана. Дараа нь цонхнууд нь авсны таг таглагдах мэд хаагдаж айлын хүмүүс нь өнөөдөр бас Вангийн прокурорын гэрээс авс гаргах юм болов уу гэж ярилцдаг байв. Хатагтай Данглер энэхүү баргар царайтай байшин хараад зочин дагжин. Хатагтай хөлсний тэрэгнээс бууж түгжээтэй хаалга зөхөхөд өвдгөн чичирч байв. Хатагтай 3 дахь удаага хонхотоход сая л хаалгач нь хурч ирж явган хаалга ялимгүй онгойлголоо. Хаалгач гоёмсог хувцастай дээдсийн хүрээлэнгийн хүүхэн зогсож байхыг харсан боловч хаалга онгох төдий хэвээр хоцорлоо. Наадах онгойлгоч гэж хатагтай хэлв. Хатагтай минь хэн гэгч болохоо урдаар хэлнэ үү гэж хаалгач асуув. Би юу? Та намайг маш сайн таньда. Хатагтай минь би одоо хэнийг ч мэдэхгүй, танихгүй. Та ч галзуур аяв гэж хатагтай хэлв. Та хэний өмнөөс явж гин? Үгүй эн чин дэндэж гин. Хатагтай минь уучлаарай. Тэгжил тушаасан юм. Таны нэр хэн гэдгв? Хатагтай Данглер. Та намайг лав 100 дахин харсан байх. Магадгүй хатагтай минь. Танд одоо юу хэрэгтэйгээ хэлчих. Ямар балаа юм бэ? Би эрхэндээ Вейлфорд гомдол гаргана шүү. Хатагтай минь. Энэ бол булаа юм биш. Болгоомжиж байгаа хэрэг. Эдний зөвхөн ДРВ-ний зөвшөөрөлтөй эсвэл Вангийн прокурорт айлтгсны дараа оруулдаг юм. Тэгвэл надад яг л Вангийн прокурортой уулзах хэрэг байна. Яаруу хэрэг үү? Би энд байгаа болохоор тийм байлгүй. За болно. Энэ нэрийн хуудсыг эзэндээ аваач чадаг. Намайг гэртэл хүлээж. Тэгнэ. За яв. Хаалгач хатагтай Данглерыг гадаа гудамжинд орхиод хаалга түгжиж орхилоо. Хатагтай удаан хүлээхэд хүрсэнгүй. Удалгүй хаалга дөнгөж хатагтай багтаж орохоор онгойлгоод түүнийг ормогц дахин хаагдал. Хаалгач хашаан дотор ороод хаалганаас нүд салгалгүй байж халааснасаа шүгэл гаргаж шүгэлдэв. Шатан дээр Вейлфорийн зарц гарч ирлээ. Хатагтай минь энэ үнэж хүнийг уучлахыг хүсье. Түүнд тэгж тушаасан болохоор өөрөөр байх аргагүй байсан юм гэж эрхэм Вейлфор хэлүүллээ гэж хатагтайг толсон ирж хэлв. Хашаан дотор мөн тийм янзаар орж ирсэн худалдаач нь зогсох хагаад нэгэн зарц барааг нь үзэж байваа. Хатагтай шатаар өгсөл. Энэ уйдгар гүнэгт байдлыг хараад хатагтай уйдгар гүнэг улам лавшран гүнзгийрэг шиг болж өөрөөс нь өчүүхэн зур хүндийрэлгүй дагаж зарцын араас Вангийн прокурорын өрөөнд орлоо. Хатагтай Данглерыг ийшээ авчирсан шалтгаан нь хэдий чухалч өөрийг нь угтан авч байгааг бодхоос гомдолтой санагдаад явчих. Хатагтай Данглер Вейлфорийн гэрт болж байгаа аимшигт явдлын тухай ярилцахыг олон удаа сонссон боловч ийм айхавтар байдалд хүргэх юм гэж нүдээр үзэхээсээ нааш итгэхгүй байжээ. Та бас золгүй хүн болоод байна уу гэж хүүхэн асуув. Тийм ээ хатагтай минь гэж прокурор хариулв. Та намайг өрөвдөж чинь үү? Хатагтай минь үнэхээр харамсаж байна. Намайг ирсний учрыг ойлгож чинь үү? Та гэртээ болсон явдлын тухай ярилцах гэж ирв үү? Энэ бол аимшигтай золгүй явдал шүү. Өөрөөр хэлбэл эвгүй явдал.
Эвгүй гинэ гэж хадагтай дуугалтав. Хадагтай минь би золгүй явдал гэж зөвхөн засаж залруулж болшгүй хэрэг ийгэл нэрлэх болчиход байна гэж бангийн прокурор тайван хэлв. Та энэ явдлыг үнэхээр мартагдана гэж бодож байна уу? Хадагтай минь юм бүхэн мартагддаг юм. Таны охин өнөөдөр хүнтэй суучихгүй бол маргааш хүнтэй сууна. Маргааш суудаггүй юм гэхэд 7 хоногийн дараа сууна. Мадемуазель Ижини болзот нөхрийн тухайд гэвэл танд санаа зовох юмгүй гэж би бодож байна. Вэлфрийн бараг доок хийсэн байрын тайван байдлыг хараад хадагтайд англиар дүнгөөд гайхан гарлаа. Би найз хүн дээрээ ирж үгүй юу гэж хадагтай эхэмсэх байдлаар асуув. Тийм гэдгийг та өөрөө мэдж байгаа шүү дээ гэж Вэлфр хариулахад газар нь баг зэрэг боллаа. Энэ үгэн тэр хоёрын энэ үед болж байгаа зүйлийг биш, харин өөр нэр явдлын тухай санагдуулжээ. Тэгвэл хайрт Вэлфр минь, чи надтай шүүгчийн хуваар биш, харин найз хүний ёсоор хандаж, гүнээ зовж зүдэрч байхад минь заавал хөвгөлтөө бай гэж надад бүү тулгаач гэж хадагтай хэлв. Вэлфр мэхийн ёслоо. Сүүлийн 3 сарын дотор надад 1% бодсон заншил бий боллоо. Би хүн тохиолдсон золгүй явдлын тухай сонсохдоо өөрийн ирэхгүй, өөрийнхтэйгөө харьцуулж үзэх боллоо. Тиймээс танд тохиолдсон явдлыг өөрийнхтэйгөө зэрэгцүүлж үзэхээр таних зүгээр л эвгүй явдал мэт санагдсан юм. Миний эмгэнэлт байдлын дэргэд таны байдал бол атаархмаар санагдаж байна. Гэвч миний хэлж байгаа үг таны зэвэг хүргэх учир хойш тавь. Тэгэхээр хадагтай та юу хэлэх гээв? Найз минь, тэр хүний нэр зээлсэн хүнийг яах гэж байгааг мэдэх гэж ирсэн юм гэж хадагтай хэлв. Хэний нэр зээлдэгч гинэ гэж Вэлфр давтан хэлээд. Хадагтай та санаатаагаар заримдаа багасгаж, заримдаа хэтрүүлж байгааг чинь харж байна. Андре Кавалкантийн үннээр нь хэлбэл Бенедетто хүний нэр зээлдсэн хүн гэж юу? Хадагтай та анд урч байна. Бенедетто гэдэг чинь ёстой алуурчин хүн байхгүй юу? Эрхэм таны засан хийж байгааг би маргахгүй. Гэвч түүнийг хичнээн чанга шийтгэх тусам манай гэр бүл тусах тусгалан төдий чинээ хүчтэй болно. Түүнийг жаахан мартаж нэг л дагал бололгүй байж байгаад оргуулчих. Хадагтай минь хожимдож би тушаалаа өгчихсөн. Тэгвэл түүнийг барьж авбал та түүнийг барьчихна гэж бодож байна уу? Тэгнэ гэж найдаж байна. Хэрв түүнийг барьж авбал би шоронгууд дүүрэн гэж тал бүрээс сонссон шорондол хийчих. Бангийн прокурор толгоос ихсэрлээ. Үгүй дээ л охины минь хүнтэй суутал шоронд байлгаач гэж хадагтай нэмж хэлв. Болохгүй хадагтай минь. Шудраг үнний шүүх гэдэг чинь өөрийн дэг журамтай байдаг юм. Миний төлөөч гэсэн болохгүй юу? Хэмээн хадагтай тоглоом үнэн хоёрын хооронд хэллээ. Хөмбөрт надад ч бусад хүмүүст ч гэж бангийн прокурор хэлэхэд тийм байчээ гэж хадагтай юм хэлэх гэсэн санаагаа нууж дуугарлаа. Вэлфр түүнгөөд ширтэн харж миний гэрт 3 сарын турш үргэлжилж байгаа үхлийн тухай, түүнээс Валентина эд чидээр аврагдсан тухай, хот даяар тархсан ярианы тухай, энэ бүхэн тохиолдлын үхэл биш гэж хэлэх гэж байна уу гэв. Би энэ тухай огтхонч бодоогүй шүү гэж хадагтай яаран хэлв. Үгүй хадагтай та энэ тухай бодсон. Энэ тухай бодохгүй байж чадахгүй чинь шудраг явдал. Ялт хэргийг зээрлүүлэн шийдэгдэг хүн байж. Өөрийг чинь тойроод гарчгүй гэмт хэрэг зээрлүүлэгдэхгүй байдгийн учир юу? Хэлээч гэж бодож байгаа чинь зүй хэрэг. Хадагтай царай зөв хийрлээ. Хадагтай та энэ тухай өөр зураа ярьсан биз? Тийм ээ. Тийм ээ хүн. Би танд хариулъя. Вэлфр зөөлөн сандлаа. Хадагтай англиарын сандал руу дөхүүллээ. Тэгээд хоёр гараараа бичгийн ширээ тулж ердийнхөөс аяархан дуугаар ярьсан. Гэмтэн нь мэдэгдэхгүй учраас зээрлүүлэгдэлгүй. Харин гэмгүй хүн зээрлүүлэгдэж өнгөрдөг гэмт хэрэгүүд байдаг. Харин гэмт хэрэгтнүүд нь илэрмэгдсэн. Вэлфр хананд байгаа том загал майруу гараа сунгав. Тэр нь хинч байлаа гэсэн өөхөх ёстой гэдгийг Тэнгэрийн өмнө тангаргалъя. Одоо намайг ингэж тангарах тавьсны дараа надаас тэр үл бүдэх эдгийг энэрч өршөөхийг зүрхэлж гуйх гэж юу? Та түүнийг улс амьтны яриад байгаа шиг хэрэгтэн гэж байна уу? Гэж хадагтай англиар асуув. Төвний хэрэг ийм байна. Бенедетто 16 настай байхдаа 5 жил ялт хөдөлмөрөөр шийтгэгдэж дараа нь оргоод сүүлд нь хүн алсан байна. Тэр золгүй амтэн чинь хийм бит. Хэм мэдхүү. Тэнмэл Корс хүн биз. Хинч түүнийг танихгүй юм уу? Хинч үгүй юм. Эцэг эх нь мэдэгдэхгүй юм. Тэр Лукас ирсэн хүн юу юм бол? Мөн л өөр шиг залхаа итгээд. Төвний хамсаад нь байж болох юм. Хадагтай гуйсан янзтай гараа зөрүүлээд хамгийн зөөлөн ээлдэг дугаар Вэлфр гэж хэл. Тэнгэр минь.
Хадагтай та хизээч надаас ялдан гэмтэн хүний төлөө өршөөл битгий гуйгаарай гэж Вангийн прокурор нилээд эрсгүйтнэр хариулв. Би юу вэ? Хуульд чинь таны уйдгар гүнгийг харах нүд байдаг юм гэж юу? Хуульд чинь таны зөөлөн дууг сонсох чих бий гэж юу? Хуульд чинь таны санаа бодолд хариулах тарих толгой бий гэж юу? Үгүй хадагтай минь. Хууль гэдэг чинь захирч тушаадаг юм. Нэгэнт хууль захирч тушаавал нэргэж орхидог юм. Та намайг амьд амтан хуулийн зүйл анги биш гэж хэлэх байх. Ном биш хүн гих биз. Хадагтай минь. Та намайг миний орчин тойрныг харалтаа. Намайг хүмүүс ах дүүс шигээ үздэг гэж юу? Тэд намайг хайрладаг гэж юу? Хэн нэгэн хүн Вильфрийг хайрлаж өршөөж байсан гэж юу? Үгүй. Та намайг нүрийг минь уйлахад хүргэдэг тэр зүйлийг санагдуулдаг гайхан сайхан нүдэрээ харалтаа. Тийм ээ. Таны мэддэг зүйлийн төлөө царай минь улаадаг юм. Өөрчн байж магадгүй. Би бусдаас доор дүнсэн үеэсээ эхэлж эдээлсэн шархыг нь олох гэж хүмүүсийн хувцсыг тайчин тэр шархыг нь олдог боллоо. Би бүр түүнийг олохдоо баярлаж байдаг. Энэ бол хүний сул дорой, буруу хорон сэтгэлийн тэмдэг. Миний цээрлүүлэн шийтгэж байгаа хэрэгтэн бүр надад би бусдаас ангид хүн биш гэдгийн амьд баталгаа нотлогоо болдог. Хадагтай минь. Хүн бүр хорт бузарантай. Үүнийг нотлон хорт санаатныг гайхуулъя. Вильфрийн үгийг баг хатуу ширүүн тэр бүхэл хэлэнтэйгэр хэлв. Ингээд та тэр залууг өнчин тэнмэл бүхэнд хаягдсан хүн гэж хэлээ бидтэй гэж хадагтай данглар сүүлчийн оролдлогоо гарган асуув. Тэгэх тусам муу хэрэг. Чухамдаа сайн хэрэг. Тэнгэр түүнийг хинч харамсаж уйлахгүйгээр төрүүлсэн ажээ. Эрхэм та ядуу дорой хүн өөд довтолж. Алуурчин хүн эсвэл сул дорой хүн байдаг юм уу? Түүний шившигт явдал миний гэрийг бузарлж. Миний гэр үхлийн гэр гэж тэмдэглэгдээгүй гэж юу? Та бусдыг хайрладаггүй хүн юм. Тэггээр та миний хөлөг үгийг сонсч. Хүмүүс таныг бас адилхан хайрлахгүй болно шүү. Тэгвэл тэгэг гэж хэлээд Вильфр замл хийлэн гараа өөдөргөв. Хэрв түүнийг барьчихвал золгүй амтны хэргийг дараагийн чуулган хүртэл хойшлуулаач хагас жил өнгөрөхөд хүмүүс мартагдана шүү дээ. Үгүй ээ. Надад одоо 5 хоногийн хугацаа байна. Мөрдөн байцаалт дууссан. 5 хоног надад бүрэн хангалттай. Хадагтай минь. Надад ч бас мартагнах хэрэг байгаа гэдгийг мэдэхгүй байна гэж юу? Би ажиллаж эхлэхээр өдөр шөнөгүй ажилдаг. Ажил хийж байхдаа бүхнийг мартдаг. Бүхнийг мартахаараа үхсэн амтны шиг аз жаргалтай болдог юм. Энэ бол зовж зүдэрснээс илүү дээр дээ. Нэгэнт тэр хүн нуугдчихсан болохоор түүнийг оргох бололцоо өгөөч. Оролцохгүй байх гэдэг чинь өршөөл инэрлийн хамгийн хэлбэр арга. Одоо оройтсон гэж би танд хэлсэн шүү дээ. Цахилгаан мэдээгээр бүр үүрээр тушаад өгсөн. Одоо лав гэж Вильфр хэлдэг хяан орж ирээд дотоод явдлын явнаас мэдээ ирж гэж айлтгав. Вильфр догтойтой бичгийг шүүрэн авч яаралтай задлав. Хадагтай данглар айн жижирэхэд Вильфр баярлан догдлоо. Барьжээ. Түүнийг компьоноос барьжээ. Одоо гүйцхэн тэр гэж Вильфр дуалтав. Хадагтай данглар босоход царайн зөв хийрсэн байв. Баяртай эрхэм минь гэж хадагтай хүйтнэр хэлэхэд Вангийн прокурор түүнийг бараг баяртайгаар үүд хүртэл үдэж өгöd. Баяртай хадагтай минь гэж хэлв. Дараа нь бичгийн ширээ рүү очиж одоо бичиг баримт хуурамгаар үйлдсэн нэг хэрэг, хуулгаан хэрэг 3, галдан шатаасан хэрэг 2 байна. Харин ганцхан хүн алсан хэрэг л дутаад байсан юм. Тэр маань одоо бий боллоо. Маш сайн чуулган болно доо гэж мэдээг гараараа цоглон байж хэлвэ. Хээ үзэгдэлээ. Вангийн прокурор хадагтай дангларт хэлсэнчлэн Валентина өвчтөе хэвээр байв. Тамирдаж дороодсон бүсгүй орноосоо босож чадахгүй байв. Ээжэний оргон явсан. Андре Кавалканти чухамдаа Бенедетто баривчлагдсан. Түүний хүн алсан хэрэг татсан тухай залуу бүсгүй хадагтай Вильфрийн амнаас сонсчээ. Гэвч Валентинагийн бие сул тамир дүү байсан учраас энэ яриа нэрүүл байхад нь ярьснаас нь их л бага сэтгэл төрүүлжээ. Түүний өвчтөе тархин төрдөг хачин бодол санаа агшин зургийн дотор нүднийх нь өмнө харагдан өнгөрдөг хээ үзэгдлүүд дээр бас хэдэн тодорхойгүй санаа бодол бүдгэн дүрснүүд нэмэгдэн харагдах бөгөөд эдгээр нөөрт нь мэдрэгдэхгүйгээр арилдаг ажээ. Өдөр нүвгэн нуартайгийн байхад Валентина амьдралтай холбогдох бөгөөд өвгөн ач охиныхоо тасалгаанд оруулахыг шаардаж өвчтөе бүсгүйг нүд салгалгүй ширтэн сууж өдрийг өнгөрөөдөг байв. Вильфр шүүхээсээ хурч ирээд эцэг охин хоёртойгоо 1-2 цаг хамт суудаг байв. 6 цагт Вильфр өрөө рүүгээ явна. 8 цагт Валентинагийн шөнө ухундаг Аврины бэлтгэж авчирч өгнө.
Дараа нь Нуартайг аваачна. Эмчийн урьж ирүүлсэн сахиул хүүхэн бүгдийг орлож үлдээд 10 буюу 11 цагт Валентинаг унтсан хойно явдаг байв. Тэр сахиул хүүхэн явахдаа хаалгаа зоочлоо түлхүүрийг нь Вильфор өөрт нь аваачиж өгдөг учраас зөвхөн хадагтай Вильфор ба бяцхан Эдуардын өрөөгөөр дамжин орж болох байв. Морл өглөө бүр Валентинагийн биеийг асуух гэж Нуартай дээр ирнэ. Морл өдөр өнгөрөх бүр улам тайвширч байв. Валентина биеийн хэдий дорой байгаа боловч өдрөөс өдөр цайжирч байгаагаа мэдэрч байв. Тэгээд ч Морлийг ухаан жолоогүй гүйж очихт нь Монте-Кристо түүнд хэрв Валентина 2 цагийн дараа өгчөгдөггүй юм бол аврагдана гэж хэлсэн биш билүү? Одоо Валентина амьд мэнд 4 хонож байна. Валентинагийн сэтгэлийн хөдөлгөөн нь шөнө унтахад өөрөөр хэлбэл зүрмэлхт нь ч гэсэн түүнээс салахгүй эзэмдэн авна. Тэгэхэд задгай зуухан дээр тавьсан шөнийн дэнгийн бүдэг гэрэлд өвчтний тасалгаа дотор хий үзэгдэл сүйдэгнэж чичрэг өвчний үл үзэгдэх далавчийн дэлэлт доор холхон хөдөлнө. Тэгэхэд нүдэн гялалцсан хойд их гараа түүн рүү сарвайж байгаа Морл бас огт хамаагүй элгийн хүмүүс болох Монте-Кристо гүн зэргийн ус харагдана. Тэрж байтугай тасалгаанд тавьсан модон хэрэглэл хүртэл ам орж тасалгаан дотор хөдлөн явах шиг болно. Энэ нь хүнд нойрт дарагдаг 3 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нэг ингэж унтвал өглөө болтол үйлсэрнэ. Валентина мадмуазель Эжени оргосон Бенедетто баригдсан тухай дуулсан тэр үдэш. Вильфор де Аврини Нуартай 3-ыг явсны дараа Хигэн Филипп Рүүлийн сүмийн цаг 11 босныг зааж зогсоход сахиул хүүхэн өвчтөн бүсгүйн дэргэд бэлтгэсэн ундааг тавиад хаалгыг нь зоочиж галт гойны өрөөнд очин Вангийн прокурорын зарц нарын сэтгэлийг 3 сарын турш зовоож байгаа аимшигт явдлын тухай яриаг сонслоо. Яг энэ үед нэм байлан соожсэн Валентинагийн өрөөнд нэг гинтийн явдал болжээ. Сахиул хүүхнийг авснаас хойш 10-аад хувь өнгөрчээ. Валентина шүн бүр халуурдгаараа халуурч түүний тархинд санаа зоргоос нь хамаарахгүйгээр шаргуу ажил явагдаж өнөөл санаа бодол дүрс зогсолтгүй нүдэнд нь харагдаж байна. Тэгтэл гинэт шөнийн гэрлийн бүдэг гэгэнд задгай зуухны дэргэд ханантхон хойлхон суулгасан шүүгэний үүд алгуурхан чимээ энергигээр нээгдэг шиг болжээ. Өөр цагтсан бол Валентина хонхоо шүүрэн авч туслахыг хүсэн дуугарах байсан боловч хагас ухаандаа байсан учраас огтхонч гайхсангүй. Төвөнд үзэгддэг энэ хий үзэгдлүүд дэмэрч байгаагаас нь болдог гэдгийг ойлгоод байна. Өглөө нь үүр цайж гэрэл тусахад замхран арилдаг энэ бүх шөнийн үзэгдлүүдийн улмөр байдаггүй байна. Шүүгэнээс хүн гарч ирвэ. Валентина хий үзэгдэлд нэгэнд тассан байсан учраас айсангүй. Харин Морл харагдаж магадгүй хэмээн гордож нүдээ том болгон харна. Хий үзэгдэл оронд нь дөхөж ирээд чагнах мэт зогсов. Энэ үед гэрлийн туяа шөнийн зочин дээр тусваа. Үгүй тэр биш байна гэж бүсгүй шивнэв. Залуу бүсгүй үүнийг зүүд зэрэглээ гэж үзэж байсан учраас тэр хүнийг алга болох ч юм уу өөр дүртэй болж өөрчлөгдөхийг хүлээн байна. Тэгэл бүсгүй судсаа тэмтрэн барьж түргэн цогт дээгэн чагна. Хэрв жаах юм уучвал энэ хий үзэгдэл салж арилна гэж боджээ. Валентинаг халуурч байна гэж гомдол гаргахад эмч бэлтгэж өгсөн сэрүү зүлэх ундааныг уухад ухаан санаа нь сэрэгдэг байв. Энэ ундааныг уух бүрд ухаан нь сэргэж хөнгөн сайхан болдог байв. Валентина суларч чичирсэн гараараа болор дийз дээрээс шилэн аяг авах гэж сарвав. Гэтэл хий үзэгдэл орлон түргэн хурч ирж амьсгаан Валентинад мэдэгдэхээр тийм орхон ирж гаранч хүрэх шиг болжээ. Валентинагийн өрөөнд орж ирдэг хий үзэгдлүүд ийм үнэн юм шиг байх нь огт тохиолдож байсангүй. Тэгээд бүсгүй энэ бүхнийг илтэд болж ухаан санаа нь балартаагүй юм байна гэдгийг ойлгоод цочих шиг болов. Гарт нэм хүрэхэд бүсгүй сарвайсан гараа зогсол. Тэгээд Валентина сунгасан гараа яархан татаж авав. Тэгэхэд өнөөх бүсгүй нүд салалгүй харж айхаасаа итгэх нь илүү болж байсан хий үзэгдэл аягтаа ундааг нь авч хевсэн дээгүр чимээгүй алхлан шөнийн дэнлүүний гэрэлд аваачиж цэвэр тунгалгыг нь шалган үзэх мэт харав. Гэвч энэ хальт хийсэн шалгалт хангалтгүй санагдав бололтой. Энэ хүн буюу үннээр нь хэлбэл хий үзэгдэл тэрхүү ундаанаас халбгаар жаахан хутгаж аваад амсаж үзлээ. Валентина энэ бүгдийг ихэд гайхан харж байв. Залуу бүсгүй тэрхүү хий үзэгдлийг алга болж оронд нь өөр юм гарч ирнэ гэж горьцсаар байв. Гэтэл нууц зочин нь сүүдэр мэт замхран алга болохын оронд бүсгүй дээр хурч ирж аяга өгöd тавьдсан дуугаар одоо ууж болно гэж хэлв. Тэгэхэд Валентина цочлоо. Хий үзэгдэл түүнтэй анх удаа амьд юм шиг ярьжээ.
Бүсгүй хашгирах гэтэл өнөөх хүн хурууга аман дээр тавив. Монт Кристо гүн үү гэж бүсгүй шивнэл. Бүсгүй айснууд чичирсэн гар хөнжлөө бушуухан дээш татахыг нь харвал эргэлзээ барин тавин болж байгаа явдалд аргагүй сарнив бололт. Ийм орой болсон үед Монт Кристо түүний тасалгаанд байж байгаа. Ханын цаанаас хачин сэмхэн гараад ирсэн явдлыг түүний мангардсан ухаар мэдэрч чадахгүй байв. Бэтгий хүндүүд. Таны зүрхэн сэжиглэж совхын сүүдэрч бүүлдэг. Таны өмнө харж байгаа хүн бол Валентина таны зөв. Энэ удаа хий үзэгдэл биш. Хамгийн эвэргүй эцэг. Таны хүсэж болох хамгийн үнэнч найз мөн гэж хүн хэл. Валентина хариу дуугарсангүй. Түүний өмнө хий үзэгдэл биш. Амьд хүн зогсож байгааг баталсан энэ дуу охиныг айлгсан учраас дуугарч чадсангүй. Түүний айсан харцсан хэрв санаа цэвэр бол яах гэж энд байгаа юм бэ гэсэн мэт бай. Монт Кристо юм нэвт хардаг хүн учраас бүсгүй сэтгэлд юу бодогдсныг агшин зуурын дотор ойлгожээ. Миний хэлхийг сонс. Чухамдаа гэвэл миний хавагнасан нүдийг ердийнхөөсөө илүү цонхийсэн царайг минь хар. Би 4 шөнийн турш цурам хийлгүй байж 4 шөнийн турш таныг манай Максимилианд хадгалан хамгаалж байна гэж хэл. Өвчтөе бүсгүй царай баярлан улаа. Гүнгийн хэлснээр бүсгүй итгэлгүй байдлын сүүлчийн уул мөрийг арилгажээ. Максимилиан гинэ гэж Валентина ихэд тааламжтайгаар хэлээд тэр танд бүгдийг нь хэлчихсэн хэрэггүй гэлээ. Бүгдийг нь. Таны амьдрал бол түүний амьдрал болсон тухайгаа ярьсан. Би таныг амьдрна гэж түүнд амласан. Та түүнд амьдрна гэж амласан гинэ. Тийм ээ. Та намайг хамгаалж харж байна гинэ. Та эмчгүй юм уу? Тийм ээ. Тэнгэр танд илүү дээрийг илгээж чадахгүй биз. Та хэдэн шин унтаагүй гэж ярьсан. Тэгэхээр та хаан байсан юм би. Би таныг хараагүй юм байна гэж Валентина хэлв. Гүн номын шүүгөөд гараараа цаваа. Энэ хаалга миний хөлстөн авсан байшин руу гардаг юм гэж хүн хэлв. Валентина ч зовж дургүйцнээс болж цааш иргэв. Эрхэм таны энэ хийсэн ажил жишээлгүй тэнэг хэрэг дормжлолтой дэндүү төстэй байна гэж үнэн голоосоо айсан янзтай хэлв. Валентина энэ нойргүй хонсон урт шөнүүдэд би гагцхүү тань дээр хэн орж ирж танд ямар хоол унд өгч байгааг л харж байв. Тэгээд авчирч тавьсан ундаа аюултай санагдвал сая гарч ирсэн шигээ гарч ирж аягтай ундааг асгаж үхлийн хорын оронд амьдралыг аврагч ундаагаар сольж хийдэг байв. Хор үхэл гинэ гэж бүсгүй дахин халуурн дэмирч байгаа мэт дуалтаад эрхэм та юу ярина вэ гэл. Охин минь чимээгүй гэж Монт Кристо дахин уруулаа гараараа дарж тийм ээ би хор үхэл гэж хэлсэн. Дахиад үхэл гэд хэлчихье. Харин одоо үүнийг уучих гэж хэлээд шингэн улаан зүйл агуулсан шил сав гарган ирж аяган дотор хэдэн туслыг хийв. Одоо үүнийг уучих. Тэгээд өнөөш нь юуж битгий уугаарай гэж хэлв. Валентина гараа сарваваа. Тэгснэ дөнгөж аяганд гараа хүрмэгцээ буцаан өгц татан авав. Тэгэхэд Монт Кристо хүн аягтайг авч хагсыг нь уугаад Валентинад өгөхөд цаадах нь нэмцэглэн байж үлдсэнийг нь уув. Би шөнийхөө ундааны амтыг таньж энэ ундаа миний цээжийг уужруулж ухааныг тайвшруулдаг юм гэж бүсгүй хэлэхэд Валентина та 4 шин яаж хонсон гэсэн би бас яаж байсан гэж ямар аимшигтай цагийг би энд өнгөрүүлж байсан гэсэн таны аяганд үхлийн хор хийж байхыг хараад яаж зовж шаналж байсан гэж намайг тэр хорыг задгаа зуухан тасгаж амжихаас өмнө таныг уучихгүй гэж хичнээн айж зовж байсныг яа гэж хүн хэл. Та миний аяганд хор хийж байхыг хараад шаналн зовж байсан гэж ярив. Тэгвэл та тэр хорыг хэн хийж байсныг харсан биз гэж Валентина өгөөлхийн аргагүй ихээр айсан байдлаар хэлв. Тэгсэн. Валентина орон дээр өндийв. Тэгээд цаснаас цагаан цээж халууран хүйтэн хөлсөн гарснаас болж чийг даасан самцаар халахлан та харсан гэж юу гэж асуухад хүн тийм ээ гэж хариу дуугарв. Энэ ч аимшигтай байна. Та намайг ад чөлгөр энэ тухай бодуулахад хүрч байна. Миний эцгийн гэрт зовж зүдэрч байгаа миний тасалгаанд намайг алах гэж оролдоод байна гинэ. Эрхэм та эндээс яв. Та миний ариун сэтгэлийг бузарлаж Тэнгэрийн ивэл хайрыг бүтгэж ингэж бодохын арга алга тэгэгч ёсгүй. Валентина та тэр гарт өртөгдөж байгаа анхны хүн гэж юу? Та Сэмэрнийхний яаж өгснийг Барва бас яаж өгснийг хараагүй гэж юу?
Хэрв эрхэм Нуартыг 3 жил хороор эмчилж хорын эсрэг хор өгч дас гаагүй байсан бол үхэхгүй байсан гэж юу? Тэнгэр минь, өвгөн аав ийм болоод л сүүлийн үед өөрийнхөө уудаг эмнээс уухыг шаарддаг байдаг байсан байх нэ гэж Валентина хэлв. Тэр ундаа хатаасан жүржийн хальс шиг тийм гашуун амттай байсан уу? Тийм. Надад одоо бүх зүйл ойлгомжтой боллоо. Нуарт энд хорлож байгааг тэрч байтугай хэн хорлож байгааг мэдж байжээ. Тэгээд хайртай хүүхдээ алагч хоронд дасгаж тэр нь энэ хорын хүчийг сулруулж байж. 4 хоногийн өмнө танд зайлшгүй хүлдэг хор өгөхөд үхээгүй амьд үлдсэний учрыг би яаж бодоод олохгүй байсан юм гэж Монте-Кристо хэлв. Үгүй. Хэн ингэж алж хорлож байна уу? Одоо би танаас нэг юм асууя. Шүн тань дээр хүн орж ирж байхыг та харсан уу? Харсан. Ямар нэг сүүдрэл харагдаад байх шиг байдаг юм. Сүүдэр хурч ирээд буцаад явчихыг нь хардаг юм. Гэвч би түүнийг хий үзэгдэл гэж боддог байсан. Өнөөдөр таныг орж ирэхэд бас л зүүд зэрэглээ байх гэж санаж байсан шүү. Тэгвэл таны амьдралууд хэн давталж байгааг мэдэхгүй байх нэ. Үгүй. Хэн миний үххийг хүсэх билээ гэж Валентина хэлэхэд гүн юм чагнаснаа. Та одоо үзэх болно гэж хэлв. Тэгэхэд Валентина ийш тийшээ харж яаж үзэх юм бэ гэж асуув. Одоо танд халуун дэмэрх малга ухаанчин саруул байгаа болохоор үзнэ. Одоо шүн дунд болж цаг зохилж байна. Энэ бол алуурчны ирдэг цаг. Тэнгэр минь гэд Валентина хөлөрсөн тухай хэлв. Цагийн зөв шүн дунд болсныг зааж уйтгартай алгуурхан зөхөхөд цохилд бүр нь бүсгүй зүрхийг төмөр алхаар балмах мэт санагдах хажээ. Валентина та одоо хамаг хүчээ гаргаж зүрхнийхээ цохилтыг дарж айж хашгирахгүй унтаж байгаа дүр үзүүлж бай. Тэгвэл үзэх болно гэж хүн хэлэхэд бүсгүй. Би чимээ сонслоо. Та одоо яв гэж хэлв. Баяртайч гэжтэй төр зурхан баяртай гэж хүн хэлв. Гүн эцэг ёсны энэрэнгүй нэмсэглэлээр нэмсэглэж шүүгээний зүг явхад бүсгүйн зүрхэнд баяр талархлын сэтгэл төрөв. Тэр хаалга хаахын өмнө Валентина өөд харж нэгч хөдөлж нэгч дуугарч болохгүй. Таныг унтаж байгаа юм гэж бодог. Тэгэхгүй бол намайг аварч амжихаас минь өмнө таныг алчихна шүү гэж хэлв. Гүн энэ аимшиг зүйлийг захиж хэлээд чимээгүй хаагдсан хаалганы цаагуур орж алга боллоо. Хорлооч. Валентина ганцаараа хоцорлоо. Филипп рүүлийнхээс хоцорч явсан 2 цаг дараагаараа дуугарлаа. Дараа нь чимээ нэргүй намгүн болж хаяа нэг асад яваа тэрэгний дугуйн чимээ дуулдана. Валентинагийн анхаарал дүүжинг нь хором тоолон савчиж байгаа ханын цаг шилжжээ. Залуу бүсгүй цагийн хором тоолж эхлэхэд зүрхэн түүнээс 2 дахин хурдан цохиж байв. Гэвч бүсгүй бас л эргэлдсэн хэвээр байв. Хөөрхий Валентина хэн нэгэн хүн түүний үхлийг хүссэн хүлээж байна гэдгийг үнэмшихгүй байв. Яалаа гэж бэ? Ямар зорилгоор тэрв? Өөртөө дайсандаа болохоор юу хийж гисэн юм бэ? Бүсгүй унтах тухай бодож чадахгүй байна. Энэ дэлхий дээр түүнийг алах гэж оролдсон хүн одоо дахин алах гэж оролдоод байгаа хүн гэдэг аимшигт ганцхан бодол түүнийг тарчилгана. Алуурчин хороор дийлэхгүй гэж бодоод Монте-Кристо гүнгийг хэлснээр ган төмөр хэрэглэхэд хүрвэлье. Гүн түүн цаад болж амжихгүй болъё. Түүний амьдралын хамгийн сүүлчийн хором ирж дахин морилыгаа харахгүй бол яана? Валентинаг ингэж бодохоор бэйн хүй төргөж хонхтож тусламж гуйхад бэлхэн байв. Гэвч номын шүүгээний хаалганы завсраар Монте-Кристогийн нүд харагдаж байх шиг түүнд санагдана. Бүсгүй энэ нүдний тухай бодохгүй байж чадахгүй байсан бөгөөд гүнгийн даруй биш санаачлаг гаргаснаар үүссэн ич гүүртэй байдлаа баярлсан сэтгэл нь хизээ нэгэн цагт мартуулж чадах эсхийг мэдэхгүй байна. Ингэж 20-100 шиг санагдсан 20% өнгөрлөө. Дараа нь бас 10% өнгөрлөө. Эцэст нь цаг шууган дугуйч нэг удаа зохилоо. Яг энэ шүүгээний хаалгыг гумсаар маажлах чимээ гарч гүн сэргэлэн цаваа байгаагаа мэдэгдэж Валентинаг бас сэргэлэн цаваа байхыг мэдэгдэжээ. Тэр даруй Эдуардын өрөөний тэнд царс мод шал дуугарах чимээ гарав. Валентина болгоомжлон амьсгалаа барьж чимээгүй боллоо. Хаалганы бариул дуугарч үүднээ эхлээ. Валентина ард тийшээ хэвтэж тохойгоороо нүрээ дөнгөж таглаж амжив. Бүсгүй чичрэн дагжиж өгөөшгүй их айсны улмаас зүрх нь бацлах шиг болно. Гэвч хүлэн хэвтэв. Нэг хүн тасалгаанд орж ирээд орны хөшгөнд хүрлээ. Валентина бүх хүчээ гаргаж унтаж байгаа хүн шиг жигтгэн амьсгалж байв. Валентина,
гэж нэг хүн дуудал. Бүсгүй дагжсан боловч хариу дуугарахгүй байж чадна. Валентина гэж дахин дуудлаа. Дуугарсангүй. Валентинаас ирэхгүй гэж хүнд амласан байжээ. Тэгээд Валентина саяхан юм уусан аяганд нь шингэн юм хийж байх чимээ сонсно. Тэгэхэд л бүсгүй зориг гаргаж нүдээ үл мэдэг нээж тохойн доогуур харал. Гэрийн хөнгөн цагаан дайшинцтай хүүхэн түүний аяганд шингэн зүй хийж байв. Валентина агшин зургийн дотор амьсгалаа тасалд уулсан буюу эсвэл хөдөлжээ. Хүүхэн айж зогсож бүсгүйг унтаж байгаа эсхийг харах гэж орлоо тонгов. Энэ бол хадагтай Вильфор байв. Валентина хойд ихийгээ таниад ороо хөдлөхөөр тийм хүчтэй чиширчээ. Хадагтай Вильфор ханналж хөшигний цаана нуугдаад Валентинагийн өчүүхэн төдий хөдөл хийгч ажиглан харж байв. Монт Кристогийн болгоомжлуулж хийснийг бүсгүй саналаа. Хойд ихийнх нь гарт урт гихчийн хурц хутганы эрг ялалзах шиг санагдав. Тэгэхэд Валентина ихэд зориг гарган нүдэ анив. Төдийл зориг шаардах биш. Энэ юртийн хөлөлгөөн түнд бараг хүч хүрэхгүй шахам хэцүү юм шиг санагджээ. Үнэн мөнийг нь мэдэх гэсэн сониуд сэтгэл түүний нүдийг үл аниулна. Валентинагийн жиг дамцгалыг сонсож унтаж байна гэж тайвширсан хадагтай Вильфор орны толгоор утаадсан хөшигний цаа хагас нуугдан зогсож байгаад Валентинагийн аяганд өнөө шингэн зүйлээсээ үлдсэн хэсгийг нь хийж өрхөв. Дараа нь Валентинад сонсогдохооргүй аяархан гарч явв. Валентина 25 настай гоо сайхан хүүхний үхлийн хор хийж байгаа булцгархан гарыг дөнгөж сая харлаа. Хадагтай Вильфор тасалгаанд нь байсан энэ бүтэн хагас хувийн хооронд Валентина юу гихч босныг хэлхийн аргалга. Шүүгийг аяархан майжлах чимээ бүсгүй тэр байдлаас нь сэргээ. Бүсгүй хүч харган толгоогоо өндөлгөв. Номын шүүгээний үүд чимээгүй нэгдэж Монт Кристо гүн дахин гарч ирвэ. За яа. Та бас л эргэлцсэн хэвээр байна уу гэж асуухад Валентина. Тэнгэр минь гэж шивнэл. Та харав уу? Тэглээ. Валентина гиншлээ. Таньса. Гэвч би итгэж үнэмшиж чадахгүй байна гэж бүсгүй хэлв. Та тэгвэл үххийг илүүд үзэж түүгээрээ Максимилианыг алах гэж байна уу? Валентина өөрт нь галз уурч байх шиг санагдаж. Тэнгэр минь би гэрээсээ оргож зайлж болохгүй юм гэж юу гэл. Валентина минь таныг мөрдөн хөөж байгаагаар хаанч гэсэн таныг гүйцэж очино. Алт таны зарц нарыг худалдан авч таныг газар бүхэнд үхэл хүлээх болно. Горхны уснаас ус уусан ч модноос алим жимс таслан амссан ч ер нь л хаанч гэсэн үхэл хүлээж байх болно. Өвгөн аав намайг хоронд дасгажээ гэж та өөрөө хэлсэн шүү дээ. Тийм ээ. Тэгэхдээ нэгэн төрлийн хоронд бага хэмжээгээр дасгасан. Гэвч хороо өөрчлөх эсвэл тунган ихсгэж мэдэн шүү дээ. Тэгээд аягыг авч уруулаа хүргэж үзв. Тийм байх ёстой. Таныг гоожлоор биш харин унтуулах бодисоор хордуулах гэж боджээ. Би охинд найруулсан түүний амтыг мэдэж байна. Хэрв та хадагтай Вильфрийн энэ аяганд хийсэн юмыг уучих юм бол өөхөх байсан да гэж тэр хэлв. Тэнгэр минь яалаа гэж тэр намайг хорлож байгаа билээ гэж бүсгүй дуалдлаа. Таны зүрх тийм цэвэр ариун хүний хүрэгдэг хор хөнөөлөөс ангид гэж юу? Хэмээн асуухад үгүй би түүнд ямар ч муу юм хийгээгүй гэж Валентина өгүүллээ. Валентина та чинь баян жилдээ 200 мянган ливрийн орлоготой хүн. Та тэр 200 мянгаыг түүний хүүгээс булааж авсан хүн шүү дээ. Яагаад тийм байх билээ? Энд чинь түүний хөрөнгө биш. Эмээ өвөөгөөс надад өвлөгдсөн хөрөнгө. Тэгэлгүй яхав. Тэгээд л Сэмернийх үгсэн юм байхгүй юу? Тэднийг үгсний дараа хөрөнгө мөнгийг нь та өвлөн авах хэрэгтэй байв. Ийм учраас жирхэм нуартай таныг өв залгамжлагчаа болгосон. Тэр өдрөө ял заагсны учрыг. Ийм учраас ч та үхэх ёстой болжээ. Тэгмэгц таны эцэг таны дараа бүх хөрөнгийг өвлөн авах бөгөөд түүнийг үгсний дараа ганц хүн болох Эдуард эцгийнхээ өв хөрөнгийг өвлөн авах юм. Эдуард хөр хийчээл. Ганцхан түүнээс л болж энэ бүх ялт хэрэг хийгдэж байгаа ч. Одоо та ойлгов уу? Тэнгэр минь энэ бүхэн түнд бүү гай болог. Валентина та яста тэнгэрлэг ох юм. Өвгөн аавыг минь өрөвдсөн юм биз дээ. Таныг үгсний дараа түүний хөрөнгө ялгаагүй л таны дүүд шилжиж ирнэ. Тэгэд чи ер нь түүнийг алах явдал он заюултай учраас ашиггүй байжээ. Эмэгтэй хүний ухаанд ийм төлөвлөгөө урган гарч ирдэг юм байжээ. Тэнгэр минь Перужа дахь шуудангийн зочид буудлын улсан үзмийн модод сүудэрвч таны хойд их хөрөн хувцастай хүнээс ургамлын хорийн тухай асууж байсныг санаж гин үү? Тэгэхэд л энэ аимшигт санаа түүний тархинд боловсрсан байна.
Айгүй минь. Би тэгвэл үхэх үеийнхтэй хүн болж гинүү гэж бүсгүй нулимс гоожуулан асуув. Үгүй ээ Валентина, үгүй. Би бүгдийг урьдчилан харсан. Таны дайсан танигдсан хойно тэр одоо ялагдсан. Валентина, та үхэхгүй, амьдрах болно. Та дурлуулж байхын тулд амьдрна. Өөрөө аз жаргалтай амьдарч сайн сайхан сэтгэлтэй хүнийг жаргуулахын тулд амьдрах болно. Харин үүний тулд та надад бүрэн итгэх ёстой. Гүмэн, би яах ёстойг надад тушаана уу? Миний үгснийг уух хэрэгтэй. Би ганцаараасан бол үххийг илүү дээрд үзэж байгааг минь тэнгэр хараасаа гэж Валентина дуу алдлаа. Та хинт ч тэр байтугай эцэгтэй ч нэг үг битгий хэлээрэй. Харин миний эцэг энэ муухай хорт хэрэгт холбогдоогүй биз гэж Валентина асуув. Үгүй ээ. Таны эцэг гэмт хэргийг илрүүлэхдээ дадаж мэрэгсэн хүн учраас таныг тохиолдож байгаа үглүүд ервшин гэдгийг тааварлаж мэдэх ёстой байсан. Таны эцэг таныг өөрөө хамгаалж энэ үед миний оронд энэ байранд байж байх ёстой байсан юм. Тэр өөрөө энэ шингэнийг асгаж байх ёстой байсан юм. Тэр өөрөө тэрхүү дайсны өдөөс босох ёстой байсан юм. Хий үзэгдэл инхээ эсрэг босож байна гэж хүн өөрийнхөө бодлыг төгсгөх мэт шивнэв. Гүмэн, энэ ертөнцийн намайг үхэх хоёр хайртай хүн би учраас амьдрахын тулд бүхнийг хий. Энэ хоёр бол өвгөн аав Максимилиан хоёр юм гэж Валентина хэлв. Би таныг хамгаалсан шиг тэр хоёрыг ч хамгаалнаа. Би юу хийх ёстой вэ гэж Валентина асууад тэнгэр минь юу болдог бол гэж нэм чивнэв. Валентина минь, танд юу ч тохиолдлоо гэсэн битгий агаарай. Та зовж зүдэрч харах сонсох юмгүй болж ухаан баларцсаж битгий агаарай. Та сэргэхдээ хаана байгаагаа ч мэдэхгүй. Тэрч байтугай авсан дотор байсан ч битгий агаарай. Тэгэхдээ ухаан санаагаа чангалж энэ үед Максимилиан бид хоёрт аз жаргалыг хүсэж байгаа найз хүн минь намайг хамгаалан харж байгаа гэж бодож байгаарай. Тэнгэр минь, үнэхээр тэгэх хэрэгтэй юм гэж юу? Та эсвэл хойд ихэ илрүүлчихсэн дээр гэж бодож гинүү? Үгүй үхсэн дээр. Валентина, та үхэхгүй. Танд юу ч тохиолдлоо гэсэн айж сандрахгүй итгэж найдаж байна гэдгээ надад амлан хэлээч. Би Максимилианыхаа тухай бодож байх болно. Валентина, би таныг төрсөн охин шиг хайрладаг. Ганцхан би л таныг аварч чадна. Аврамчиг. Валентина залбиран гараа зүрүүллээ. Энэ аимшигт цагт тэнгэрл түүнийг тэтгэн дэмжиж чадах юм шиг түүнд санагджээ. Тэгээд мөрөн зөвхөн урд үснээс нь өөр юмар хужигдаагүй. Нэмгэн даашсны цаанаас зүрхнийхэн цоглох харагдаж байгааг мартаж хэдэн эв холбоогүй үгэллээ. Гүн түүний гарт болгоомжтойгоор хүрч хэлэн хөнчлийг нь мөрлүүн татаж өгöd эцэг хүний ёсоор инээмсэглэв. Охин минь чи дээрхийн инэрл хайр Максимилианы хайр сэтгэл итгэдэг шиг миний үнэн шударгад итгээрэй гэж хэлв. Валентина дуулууртай хүүхэд шиг түүнгөө талархан харна. Тэгэхэд хүн хантаасныхаа халааснаас маргаж чулуун хөөрөг мэт сав гаргаж алтан таглааг нь онгойлгож вандуын чинээ үрэл гаргаж Валентинагийн алган дээр тавив. Валентина түүнийг аваад гүнгөөд анхааралтай харлаа. Түүний аимшиггүй хамгаалагчийн царайн дээр агуу хүчрхэг дүр гялалцсан харагдана. Валентина асууж харахад Монте Кристо. Тийм ээ гэж хариуллаа. Валентина үрлийг уруулдаа хүргэснээр залгиж орхилоо. Охин минь баяртай. Та одоо аврагдсан болохоор би унтахыг оролдъё гэж тэр хэлв. Яв. Юу ч боллоо гэсэн айхгүй гэдгээ танд амлая гэж Валентина хэлв. Унтуулах бодисын хүчинд дийлдэж алгуур нойрсож байгаа бүсгүйг харж Монте Кристо удаан зогслоо. Дараа нь аягийг нь авч Валентинаг уусан гэж мэдэгдүүлэхгүй тулд дөрөвний 3-ыг нь задгай зүг руу асгаад үлдснийг нь буцааж байранд нь тавиад номынхоо шүүгээр очиж Валентинад сүүлчийн удаа хараад алга боллоо. Тэнгэрлэг бүсгүй өөрийгөө бүтээгчийн хөлийн дэргэд хэвтэж байгаа чигаа тэнгэр шиг тайван нойрсож байгаа. Валентина задгай зуухан дээрх дэнгийн гол хөвж байгаа тосны сүүлчийн тослуудыг шингэн авч асаж байна. Гэрэл улам сүмийж шатдаггүй цаасан бүрхүүлийг улбаруулан гэрлэр гэрэлтүүлж улдарч байгаа гэрэл пад хийн дугарч сүүлчийн удаа нэлсхийх нь амьд амтан үхэхийн өмнө таталтагтай төстэй харагдана. Валентинагийн орны цагаан дааван дээр бүдэг гэрэл зэвүүнээр туснаа. Годомшны чимээ татарч хачинжих үүсмээр намган болов. Тэгтэл Эдуардын өрөөний хаалга онгойж бидний түрүүчийн харсан царай толинд харагдана. Энэ бол ундааныхаа хүч чадлыг үзэх гэж ирсэн хадагтай Вилвор байв. Тэр хүүхэн босгон дээр зогсож энэ хүн амтангүй шиг тасалгаан дотор дуугарч байгаа ганцхан чимээ болох дэнгийн гол шаржигнахыг чагнан байснаа
Аяга хоосорсон эцгийг үзэх гэж шөнийн ширээуд аяархан очлоо. Энэ аяга бидний дээр үгүйснээр 4-1 хүртэл дотроо юмтай байв. Хадагта Вильфор аягыг авч доторхыг нь зуухан дасгаад үнсэнд сайн шингээхийн тулд гутгachв. Тэгээд аяга сайн гихчин зайлаад альчуураараа арчиж хуучин байранд нь тавив. Валентинагийн орны дэргэд очиж түүнийг харах гэж зүрхлэхгүй удаан зогсноо. Энэ баргар бүдэг гэрэл чимээ энергүй байдал түүний сэтгэл зүрхний гүнд нөлөөлсөн биз. Хорлогч хүүхэн хийсэн нүглээсээ айж байв. Эцэст нь зориг орч хөшгийг нь хоош яраад Валентина харав. Бүсгүй амьсгалахгүй байваа. Хамгийн хөнгөн өдч гисэн түүний хагас ангайсан хөдөлгөөнгүй уруул дээр тавихад хөдөлгөөргүй бөгөөд завх нь баг зэрэг сэлхийж хөхрөн сүүдэртэн урт хар сормуус нь шаргалцсан царайн дээр нь тодхон харагдана. Хадагтай Вильфор энэ хөдөлгөөнгүй сайхан царайг харж удаан зогслоо. Эцэст нь зориглож хүнжлийг нь сөхөж гараа охины зүрхэн дээр тавив. Зүрх нь үл цохилноо. Харин өөрийнхөө зүрхний цохилтыг гартаа мэдэрч байв. Хүүхэн цочиж гараа татж авав. Валентинагийн нэг гар орноосоо унжжээ. Энэ гар Жермен Пилоны урлан барьсан баримлын гар шиг харагдах хаж. Харин гарынхан сарвуу татгуулснаас болж баг зэрэг эвгүй болсон бөгөөд хуруунууд нь орны улаан модон дээр тэглэн хөшчээ. Хумс нь хөхөрчээ. Хадагтай Вильфорт эргэлзэх юм байсангүй. Бүх зүйл гүйцсэн байв. Түүний бодож төлөвлөсөн хамгийн сүүлчийн санаа бодол хэрэгжин биелжээ. Түүнд энэ тасалгаанд өөр хийх юм байсангүй. Тэгээд хөшгөнөөс барьсан хിവэр хөлийн чимээгээ хевсэн дээр гарахаас айс мэд аяархан гэдрэг ухрав. Хойв өнгөрөх боловч хадагтай хөшгөө тавьж чадахгүй барьсаар байв. Хүүхэн бодод зогссон бөгөөд хэрэгтэн хүний бодох гэдэг бол зовж шаналх гэсэн үг юм. Дэнгийн гол улам шажигнан дуугарлаа. Тэгэхэд хадагтай Вильфор цочиж барьж байсан хөшгөө тавьчихлаа. Яг тэр үед дэн улдарч тасалгаан дотор пад харанхуй боллоо. Энэ харанхуйн дунд цаг аморж 4 цаг хагас болсныг зааж дуугарна. Хорлогч хүүхэн сандарч тэмтчин духан дээр нь хүйтэн хөлс бурцаа өрөөрүүгээ буцлаа. Бас 2 цаг гэртээ тасалгаа дотор харанхуй байваа. Дараа нь цонхны хаалтын завсраар гэрэл тусаж алх уурхнаар гэгээ орлоо. Туссан гэгээ улам тодорч тасалгаан дотор байгаа юмны өнгө дүрс тодрон харагдана. Одолгүй шатан дээр хүн ханиах сонсдож сахиул хүүхэн аягтай цай барьж Валентинагийн тасалгаанд орж ирлээ. Эцэг нь буюу дурлалт хүн нь харсан бол Валентинаг өгчээ гэж хараад л мэдэх байсан байх. Харин энэ хөлсний хүнд бол Валентина зөвхөн ундаж байгаа харагдав. Тэгээд тэр хүүхэн шөнийн ширээний дэргэд очиж ундааныхаа хагсыг уужи. Аягных нь 3-2 хоосон байна гэж хэлв. Дараа нь задгай зовхны дэргэд очиж галаасаагаа зөөлөн сандал дээр сууж дөнгөж саяхан хүнжлөөсөө босож ирсэн боловч Валентинагийн унтаж байгааг ашиглаад бас жаахан дуг хийгээд авъя гэж шийдэв. Тэгээд 8 цаг дуугарахад сэржээ. Тэгээд Валентинагийн сэрээгүй унтаж байгаа гайхаж гар нь унжсан хിവэр хөдлөөгүй байгааг харж айн босож орны дэргэд нь очиж уруул цээж хөрсөн байхыг нь сая ажиглав. Валентинагийн гарыг өргөх гэсэн боловч хөшсөн гар хөдөлж өгсөнгүй учраас сахиул хүүхэн бүх учрыг мэдэв. Тэгээд айн хашгирч өөдрүүгүй. Туслаарай гэж хашгирав. Юу болов гэж Аврины дуугарах дуулдав. Энэ бол эмчийн ирдэг цаг байжээ. Юу болов гэж Вильфор тасалгаанаас яаран гарч ирээд асууж. Эмч туслаарай гэж дуудаж байгааг сонсож гин үү гэв. Тийм бай. Валентина дээр бошоохон очие гэж Аврины хэлв. Гэвч эцэг эмч хоёрыг хүрч очихоос өмнө гудам тасалгаануудаар байсан зарцнаар гүйн очиж Валентинагийн өрөөнд орж түүнийг орон дээр зэвхий царайтай болчихсон хөдөлгүй хэрдэж байхыг харж халаг хоохоо болцголоо. Вангийн прокурор тасалгаанд орохоос айс мэд босгон дээр зогсож хадагтай Вильфорыг дуудаарай. Хадагтай Вильфорыг сэрээгээрэй гэж хашгирав. Гэвч зарцнаар хариу хэлэлгүй тасалгаанд орж Валентина өөд гүйж очоод түүнийг өргөж үзэж байсан дэ Авриныг харж зогсно. Энэ нь бас тэнгэр минь хэзээ нэг төгсөх юм бол доо гэж хэлээд эмч охиныг доош тавив. Вильфор тасалгаанд гүйн орж ирвэ. Тэнгэр минь та юу гэж хэлв? Хэмээн твтэн хашгирав. Тэгэхэд Аврины Валентина өгчгчээ гэж би хэлжээ гэж дийлсэн мэт сүртэй байдлаар хэлв. Вильфор Валентинагийн хүнжил дээр толгоогоо шааж хадуурч ширвүүлсэн мэт сөхрөн үнэв. Эмчийн үг эцгийн дуу атхыг сонссон зарцнаар амамандаа хараал зүгэл давсаар гарч гүйлдэвэ. Шат гудмаар тэдний дуу шуугаан дуулдаж хашаан дотор дуугарлаа. Дараа нь цөм намгүн болно.
Зарцнаар цүм энэ хилэнцэд байшингаас зайлан зугтжээ. Тэгэхэд хадагтай Вильфор альчуур мөрөн дээгүүрээ хайчихсан хурчрээд хаалганы хөшиг сөхөж гайхсан мэд дөрүү зүүлэн хэдэн тусал нулимс гаргах гэж хэчээн босгон дээр зогсно. Хөөхөн гинэд царайн зэвхийрэн гараа сарван шөнийн ширээ рүү ухас хивээ. Хөөхөн өөрийн гараар шөнө насгад цэвэрлсэн аягийг нь Дээврийн анхааралтайгаар тонгойн үзэж байхыг харав. Хадагтай нь зуухны үнс рүү алсгасны чинээ хэмжээний шингэн зүйл аяган дотор байж байв. Валентинагийн сүнс болсон ирж түүний өмнө зогссон ч гэсэн ингэж айж сандрахгүй байсан биз. Энэ ундааны өнгө Валентинагийн аяганд хийж өгөөд уулгачихсан тэрхүү ундааны өнгө мөн байна. Тэр хоронд Дээврийн нүдийг хуурч чадахгүй бөгөөд Аврины түүнийг анхааралтай харж байна. Энэ бол Тэнгэрийн бүтээсэн гайхамшиг бөгөөд ялт хэргийн улмөр нотолгоо үлджээ. Энэ хүнцэл лав биш байна. Юу болохыг нь үзэлтэй гэж эмч шивнэв. Тэгээд эмийн сан болж хувирсан шүүгээр очих шилэн лонхтой зоотын хүжил гарган шингэн дээр хийвэл тэр нь цусан улаан өнгөтэй болж хувирв. Дээвринийг нүдийг хуурч чадахгүй бөгөөд Аврины нарийн төвөгтэй бодлохыг шийдвэрлсэн эрдэмтэн шиг баярлан ийм байдаг байж гэж хэл. Хадагтай Вильфор ийш тийшээ харваа. Нүд нь очоор гялалцснаа унтрав. Хүүхэн гоёвж гараараа тэмтчин хаалга болон гарч алга бол. Ховийн дараа нэг хүн оожих бүглүү дуу гарав. Гэвч хинч түүнийг анхаарсангүй. Сахиул хүүхэн эмчийн хийж байгаа юмыг харж Вильфор өнөөл хэвээр хэвтэж байна. Ганцхан Дээврийн ил хадагтай Вильфорыг ажигласан бөгөөд яаран гарч явахыг нь харсан ажээ. Тэгээд хөшиг сөхөж Эдуардын таслахаа дамжуулан унтлагынх нь өрөө рүү харвал хадагтай Вильфор шалан дээр хөдлөлгүй хэвтэж байна. Тийш оч хадагтай Вильфорын бие муу байна гэж сахиул хүүхэнд хэлв. Үгүй. Мадемуазель Валентинаг яах вэ гэж тэнэгэлзэн хэлэхэд нь Мадемуазель Валентинад одоо тусламж хэрэггүй болсон. Энэ бүсгүй өгчихжээ гэж Аврины хэлв. Өгчихлээ гэж Вильфор энэ төмөр зүрхнээс анх гарч байгаа шинэ огт үзэгдэж харагдаагүй сэтгэл шимшрүүлсэн зовлонт дуугаар гişнэ. Би юу долов? Өгчихлээ гинөө. Валентина өгсөн гэж хэн хэлж байгаа юм бэ? Хэмээн 3 дахь хүн дуугархан сонсогдол. Вильфор эмч хоёр эргэж харав. Үүдэн дээр сэтгэл нь донслон царайн зэвиж хачин амир болчихсон Морл зогсож байна. Ийм явдал болжээ. Морл ирдэг цагтаа Нуартагийн өрөө рүү орсон жижиг хаалгаар орж ирчээ. Хаалга нь ердийн заншлаар түгжээтэй биш байв. Тийм учраас хонхтож дуудах хэрэг болсонгүй зүгээр ороод ирч. Үүдний өрөөнд хурч ирээд Нуарта дээр хургуулах гэж зарцнараас нь дуудахад хинч хариу дуугарсангүй. Зарцнаар тэднийхний хаяад явчихсан байсныг бид мэднэ. Морл төдийл зовох шалтгаангүй байв. Монт Кристо түнд Валентинаг амьдрах болно гэж хэлсэн бөгөөд тэр амлалт нь одоо хүртэл биелэгдэж байсан гэж. Орой бүхэн гүн түнд сайхан мэдээ авчирч өгөх бөгөөд маргааш нь Нуарта түүнийг нот олдог байв. Гэсэн ч энэ хүн амтангүй зэлүүд байдал түнд аимшигтай санагджээ. Тэр дахиж дуудав. 3 дахь удаага дуудал. Мөн л чимээ нэргүй хэвээр байв. Тэгэхээр дээшээгээ гарахаар шийджээ. Бусад хаалгануудын адил Нуартагийн өрөөний үд онгорхой байв. Морл хамгийн түрүүнд ердийн байдлаар сандал дээрээ сууж байгаа Нуартай харагдлаа. Түүний царай маш цонхор бөгөөд бүлтгэр нүдэнд нь айсан шинж тогтжээ. Эрхэм та сайн уу гэж Морл тайван бишээр асуув. Сайн гэж өвгөн хариулв. Гэвч түүний царайд их л төгшүүртэй байдал илэрхий. Та ямар нэг юм сэтгэл зовоё. Зарц нарын аль нэгийг дуудуулах уу гэж Морл асуув. Тийм гэж Нуартай дахив. Морл байдаг чадлаараа хонхотл. Гэвч хонхны оосроос гिचнэн докторвч хинч ирсэн. Тэгээд Нуартай өд харахад түүний царай улам зэвхэрч уламж төгшүүртэй болсон байна. Тэнгэр минь, яагаад хинч ирэхгүй байгаа юм бэ? Бас хэн нэг нь өвчгсөн юм биш байгаа да гэж Морл хэлв. Нуартагийн нүд аягнаасаа бүлтэрчих шахна. Та яаж ин? Намайг айлгчихлаа, Валентина гэж Морл хэлэхэд тийм гэж Нуартай дахив. Максимилиан амаангаас боловч нэг ч үг дуугарч чадсангүй говьж хан төшөв. Дараа нь тэр хаалга өд зав. Тийм гэж өвгөн дахив. Максимилиан жижигхэн шатууд ухасхийн хоёрхан хараагаад дээр нь гарахад Нуартагийн нүд түүний хойноос бушуул гэж хашгирах мэт гарч байв. Морл хоромхон зур хэдэн таслахааг дайрангүйхэд бас л бүх байшингийн адил хов хоолсон бөгөөд Валентинагийн таслаханд хүрэхэд түүнд хаалга онгойлгох хэрэг тохиолдсонгүй. Валентинагийн өрөөний хаалга тэлчихсэн байв. Хамгийн түрүүнд хүний мэгшин уйлах сонсогдлоо. Тэгэд
Цагаан даавн шурган өвдөг дээрээ суусан хүний бараан дүрсийг харав. Өөхлийн аим шиг түүнийг босхон дээр хадаж загсаал. Тэгэхэд л Валентина өгчгсөн гих дууг нөгөө хүн нь түүний хариу цуураа мэт өгч гэж гэж хэлхийг сонсчээ.